ингээ би гэрэл маань нөгөө энэ дээр би гэрлнийхээ эсрэг талгаараа сууч. Толгоороо хаад суухгүй болчих. За. Тий. Ширээ энэ талд Бид одоо лайв явж байгаа. Ингэ суух юм уу? Ингэ суух юм яа суух юм бэ? За. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ Chef Mongolia, мөгийн Chef Mongolia-гаас та бүхэндээ мэдчилж байна. За өнөөдөр би 3 докторыг ярилцлагадаа урьж оруулаа. Тэгээд юуны өмнө бид нартай цаг зав гаргаад бидний ярилцлаганд оролцсон та бүхэнд маш их баярлалаа. За эхлээд ямар ч байсан өөрсдөө бүгдээ эхлээд танилцуулчих. Болбаатар докторс эхлэх үү? За тэгээ. За сайн байцгаана. Намайг Болбаатар гэдэг. Би энэ хөдөө аж ахуйн их сургуулийн Харьяа малын эмнэлгийн хүрээлэнгийн вирус судлалын лабораторийн эрхлэгч хүн байгаа. Одоо 2009 онд Япон улсуудын галзуу өвчний молекул төвчний онцлогооны чиглэлээр одоо докторийн зэрэг хамгаалсан. Тэгээ 2010-12 онд Япон улсын их сургуульд постдокторийн хөтөлбөрт хамрагдсан юм байгаамаа. Одоо вирус судлалын чиглэлээр одоо үндсэндээ 20 дахь жилдээ ажиллаж байгаа юм байгаа. За баярлалаа. Ганцорог доктор. За сайн байна уу? За намайг Ганцорог гэдэг. За би эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын нийгмийн эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан шинжээчээр ажиллаж байгаад сая 25-ны өдрөөс эхэлж ажлаасаа чөлөөлөгчөд байж байна. За би бол хүний хэмж за 1998 онд амгай ухааны их сургууль төгссөн. 2011 онд Япон улсын Цукубагийн их сургуульд за доктор цол хамгаалсан хүүхдийн хоолт хичээлийн чиглэлээр доктор хамгаалсан байна. Нэмбаяр доктор. За сайн бацхан уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За миний хувьд бол 2001 онд Ашүсийг хүний их хэмжээр төгсөж за 2001 оноос 2006 оны хооронд Хоккайдогийн их сургууль анагаах ухааны чиглэлээр одоо доктор зэрэг хамгаалж за тэрнээсээ хойш Японд 12 жил ажилласан. За одоогийн байдлаар бол Герман улсын Мюнхен хотын техникийн их сургуулийн анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтгэлгээний багийн ахлагчаар ажиллаж байгаа. За тэгээд мөн 10 сараас энэ оны 10 сараас Япон улсын Каназава үндэсний их сургуулийн дархлаа судлалын техникийн дэд профессор, associate профессор хийж байгаа. За мөн 11 сараас хойш Ашүсийн био анагаахын сургуулийн дэд профессороор одоо ажиллаж байна. За маш их баярлалаа. Яг үнийг хэлэхэд одоо 20 жилийн өмнө 25 жилийн өмнө манай Монголд ийм том мэргэжилтэй эрдэмтэй боловсралтай доктор цөөхөн байсан. Японд, Германд энэ том их сургуулиуд төгссөн доктор цодоор хамгаалсан ийм нарийн мэргэжилтэй хүмүүс. Би яг үнийг хэлэхэд та нараа маш их бахархаж байна. Тэгэхээр өнөөдөр одоо энэ ялангуяа ийм хэрэгцээтэй үед ийм том докторууд ингээд хүрээд манай Монголд ингээд ажиллаж байгаа. За ингээд ямар ч байсан ярилцлага эхлэе. Бид нартай цаг зав гаргаж ирсэнд баярлалаа. За ярилцлага би юунаас эхлэмээр байна гэхээр зэрэг одоогоос нэг 2-3-7 хоног өмнө надтай Монголоос нэг залуу холбогдсон. Тэр залуу надтай яагаад холбогдсон гэхээр зэрэг хөсөөдөд эхэлж эмчлүүлээд дараа нь одоо нэг хааж үлэн сувилтын газар нийт тэр залуу 52 хоног ковидын эмчилгээ хийсэн. Нэг бол ковидын оншин 90 гараас сөрөг гараад 90 гараас сөрөг гараад ингэ байж байгаа. Тэр залуу өөрөө бүр хэлэхдээ ихтэй би ингээд бүр өөрийнхөө хурцмараа бүртгэж чатаасан гэж байгаа байхгүй. Өөрөөсөө ковид аваад гэх юм бол өөртөө бодоо. Би тэгээ гайхсан л да. 7 хоног өөрөөсөө ковид авчаа дараагийн 7 хоног нөгөө залууг чинь ковид нэдгчээ дараагийн 7 хоног буцаад эргээд одоо хаанасаа чи ковид аваад тэрнийхэн дараа буцаад ингэ байж байгаа хүмүүс байх. За тэгэхээр өнөөдөр одоо онцлогын байдал Монголд юу болж байна? Энэ талаар бүгдээр яриагаа эхлэх үү? Нэмбаяр доктор та онцлогоор дээр энийг эхэлсэн эрүүл мэндийн яамтай та бүхэн хамтарч ажиллаж байгаа. Онцлогоор одоо юу болж байна? Энэ талаар хэлбэ. За энэ оны 2 сараас хойш та бүхэн мэдж байгаа дэлхийд даяарын цар тахал COVID-19 гэсэн энэ өвчин бол хүн төрөлхтний хувьд бол маш том одоо сорилтыг биднэрт бол олгож байгаа. За Монгол хүн болж төрсний хувьд бол би бас эх орондоо өөрийн мэдлэг чадвараар бас тус олъё гэсэн үүднээс 2 сараас хойш COVID-19-ийн онцлогоо хийх одоо хамгийн гол арга болох
PCR онцлогыг ерөнхийдөө бид нэр Монгол улсдаа бас бүтээж хэрэглээнд оруулах зайлшгүй хэрэгцээтэй байна гэдэг энэ үүднээс бол энэ ажлыг эхлүүлсэн байгаа. За ерөнхийдөө бол бас нэг цаг хугацаанд бас нэгэн өнгөрлөө. За манай ажлын хэсгийн ажил маань бол та бүхэн мэдж байгаа бах зах цухаас нь яг бидний зүгээс бол хамаарахгүй маш олон бэрхшээл, маш олон хүндрэлүүдийг бид нар бас даван туулж за замын голоос бол бид нар ажлаа хаяагүй энэ олон бэрхшээлүүдийн өмнө бид нар өвдөг сөхрөн бууж өгөөгүй. Одоо хүртэл ажлаа бол явуулсаар ирсэн. За манай онцлог бүтээх ажил маань ерөнхийдөө бол дууссан гэж бас хэлж болно. За одоо яг одоогийн байдлаар бол бас эрүүл мэндийн яам албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа. За энд бол маш олон процедурууд бас одоо хүн сурталтай холбоотой нэлээд олон процедурууд үлдсэн байгаа. За энэ цаг хугацаа энэ их боломж нөөцийг бид нар бол ерөөсөө энэ 10 сарын туршид бол бүрэн гүйцэд ашиглаж ерөөсөө чадаагүй гэсэн нэг жоохон миний сэтгэл бол дундуур байгаа. Тэгэхдээ манай ажлын одоо хэсгийн гишүүд болох Болдбаатар, Ган Зориг за бас манай ажлын хэсгийн дэд хэсгийн одоо гишүүн болох Хөсөөтийн Амар Баясгалан эмч байна, Инх Зай эмч байна. За эдгээр хүмүүстэй би бас замын голоос ингэж буцаагүй зоригтой үнэнчээр ингэж зүтгэж байгаад нь би бас баярлалаа гэж хэлье. Гэхдээ би бол энэ ажлыг дуустал нь явнаа. Бид нар бол дуустал нь явна. За цаг хугацаа хэрэг орохыг бол бид нар бол хийж мэдэхгүй байгаа ч гэсэн дуустал нь явах ийм зорилготой байна. За та нар онцлог гаргачлаа. За тэгэхээр Болдбаатар би хоёлаа яриагаа ихтэй би өөрөө чинь асуулсан гэж бодсон. Ямар бэрхшээл гарав? За ер нь бидний хувьд бол ер нь их бэрхшээл учирсан доо. За хамгийн ихний бэрхшээл гэхчээл одоо нөгөө хүмүүсийн хандлагаас эхэлж байгаа. Одоо хамгийн инээдтэй нь одоо энэ вирус судал гэж зүйл чинь бол тэгэл юу гэдгийг дэлхийн нийтлэл вирус судал чигээрэл явна шүү дээ. Одоо би бол одоо вируслогч буюу одоо вирус судлаач хүн. Тэгтэл одоо нөгөө хүн эмнэлгийн салбарлан мал эмнэлгийн хүн ороод ирлээ гэсэн хандлага хамгийн их хэлчихэж байгаа. Энэ бол наацхийн асуудал. За тэгэл цаашаага тэгэл одоо юу гэдгийг одоо энэ онцлогооныхоо юмнуудыг одоо бид нар чинь тэр Германаас аваад тийм ээ Ням баяр маань явуулаад тэрийг авахд одоо энэ Ган Зориг маань зөндөөлгүйсэн. За тэгэл арай гэж авчирсныхаа дараа тэгэл нөгөө энэ яг хоо манай мал эмнэлгийн хүрээлэн дээр хийх ажил бол гайгүй явчихж байгаа. За тэгэл нөгөө хүн эмнэлгийн яг Хөсөөт рүүгээ орж ин нөгөө онцлогоор баталгаажуулах тал руу ороод явчихгууд л асуудал ихэлсэн дээ өөрхий. Маш их хүндрэлтэй тулгарсан. Одоо тэгэл нөгөө юу гэдгийг одоо тодорхой хүчин зүйлүүд бас нөлөөсөн юм шиг байгаа юм л да энэ дээр. Одоо энийг бол бид нэр одоо цаашдаа дэлгэрэнгүй ярих бах тийм ээ. Энэ бол маш их хүндрэл бэрхшээлтэй тулгарсан гэж хэлье да. За манайд өнөөдөр хэрэгжилж байгаа онцлогоонууд хэр найдвартай байна тийм. За энэ мэдээж одоо тэр нэг олон улсад баталгаажсан онцлогоор хэрэгжилж байгаа л да тийм ээ. Гэхдээ энэний мэдрэгч чанар гэж зүйл маань өөр үйд юм аа онцлогын. Одоо энэ манайд одоо жишээлхэд хэрэглэж байгаа Хятадын саншуур байна. Ухаан гэж онцлог байна. Солонгосын CGN гэж байна. За тэгээ Молбиол гэдэг бид нэг Германы одоо өөрөөр Русийн янз бүрийн онцлогууд байгаа. Эдгээр маань одоо нөгөө Герман улсын 2 сард хэвлүүлсэн одоо тэр нөгөө энэ Sarbeco E гэсэн онцлогууд байгаа юм л та. Тэрийг одоо яг одоо тэр бодлооны цомог болоод гаргачихсан ийм зүйлүүд байгаа. Дээр нэмээд манай хүн ч одоо нөгөө Японы одоо NIAID гэж байгаа тийм ээ. National Institute of Infectious Diseases гэдэг одоо яг миний доктор хамгаалсан хүрээлэн л дээ. Тэр хүрээлэнгээс авчирсан одоо нөгөө Японы онцлогоос хэрэгжилж байгаа. Ийм онцлогууд маш олон онцлогууд гэхдээ лаборатори болгоны онцлогууд лаборатори болгоны өөр төрлийн онцлог хэрэглээд байгаа асуудал байгаа. Дээр нэмээд энэ онцлогууд маань дотроо энэ нөгөө яг онцлогоо хэрэглэдэг тэр машин гэж хэлье да тийм ээ. Машинтайгаа тохирдоггүй асуудлууд байгаа. Түрүүн та өөрөө ч гэсэн хэлсэн одоо нөгөө заримдаа ийг гараа заримдаа сөрөг гараад магадгүй энэ маань нөгөө өөр улсын онцлогууд хэрэглэснээс болсон байж магадгүй. Яагаад гэвэл энэ
өөр улсын онцлогууд маань онцлог болгон өөрийн мэдрэг чанар болон өрмөд чанар нь өөр байдаг. Тийм ээ. Зарим нь одоо 500 вирус илрүүлдэг байхад зарим нь 200, зарим нь 50, зарим нь 100000 гэдэг ингээд өөр болоо явчихгууд чинь одоо вирусээр өвчлсөн хүний одоо тэр өвчний динамик гэж зүйл маань өөр шүү дээ, тийм ээ. Одоо халдварлтын их үед вирусын тоо хэмжээ доогуур байна. Тэгээ халдварл яг энэ халдварлаад эмнэлзэн шинж тэмдэг илэрсэн үедээ бол вирусын тоо өсөө явчихна. Тэгээ идэгж эхэлж байгаа үедээ вирусын тоо цөөр явчихдаг ч юм уу, тийм ээ. Тэгээ аль үед нь ямар онцлог хэрэглэснээс хамаарат энэ маань хариу нь өөр гарах бас магадaltaй болоо явж байгаа юм л та. Энэ дээр бол түрүүний өөрийн чи хийсэн дээр бол ийм тайлбар өгч болж байна. Тэгэхээр өнөөдөр биднес одоо ийм тохиолдол гарч байгаа юм аа Монгол. Эрэг хүмүүсийг сөрөг гаргасан, сөрөг хүмүүсийг эрийгээ гаргасан ч юм уу. За энэ биднийг одоо яг надад асуудлаар чинь бид нар энэ онцлогоо нэг баталгаажуулах ажлаар 7 сард хөсвөтөр орж ажиллахад бол яг надад асуудал гарсан л та. Яг одоо тэр юу гэдгийг эргэлзээтэй гэсэн онцтой нэг хідэн хүн байгаа юм. Нэг бид нар ингээ ороод сорьц аваад шинжилгээд эргэлзээтэй заримдаа эрэг заримдаа сөрөг гараад байд юм а гэсэн нэг хідэн сорьцыг олж авчаа. Гээр нэмээд яг эрэг гэсэн өвчтэй тийм ээ. Тийм хідэн хүний сорьц ирж байгаа. Тэднийг шинжилгээд үзэхэд одоо нөгөө тэр манай онцлогоор бол ихэнх нь сөрөг гараа явчихж байгаа юм л да. Эрүүл. Одоо эрүүл өвчтэй гэсэн хүмүүсээс нь эрүүл хүн гараад эргэлзээтэй гэсэн хүмүүсээс нь эрүүл болон сөрөг хүн одоо 50% таагаар авчиж байгаа. Ийм жишээ бол бидний дээр бол их тохиолдсон л доо. Тэгэхээр ч одоо манайх эрийг хүнийг өвчтэй хүнийг эрүүлгээд онцлсан байх магадaltaй болж байгаа. Тий. За энэ маань бас яг би нэг санал байна. Яг он сарынхаа дараалалаар нь ерөөхдөө яриа явуул яасан бэ? Тэгэхээр энэ 7 сарын сүүлээр энэ явдал болсон байна шүү дээ, тийм ээ. Өвчтэй хүнийг одоо эрэг хүнийг сөрөгөө сөрөг хүнийг эргээд энэ онцлогын энэ зүрхтэй тий онцлогын зүрх гарсан. Тий. Тэгэхээр энэ талаар та мэдлээ. Энийг одоо яам сайдд хэлэх үү? Чи одоо жишээлбэл эрэг хүн байж бол одоо сөрөг гэж бид нар ч одоо нэг иргэдүүдийн нийгэмд буцаад гаргачих юм бол яах вэ? Маш аюултай зүйл байх юм. Яг тухайн энэ дээр би ганц зэрэг ярьсан дээр баг. За тий. За 7 сарын 28-9 орчимд Хөсөт рүү манай Болдбаатар орж одоо Хөсөтийн 7 дугаар тасагт байгаа буюу одоо жинхэнэ халдвартай хүмүүс байгаа. Тэр тасгаас одоо сорьц 12 хүний сорьцыг авч шинжилгээ хийсэн байна. Тэр хүмүүсүүдийн тодорхой нь бол ерөөсөө цэвэр одоо өвчтөй гэж гарчихсан. Нэг цөөн хэдэн хүмүүсүүд дээр одоо эргэлзээтэй гэдэг тийм онш гарчихсан тийм байжсэн. Лабораторид бол эргэлзээтэй гэж онш байж болохгүй. Нэг бол байгаа, нэг бол байхгүй. Тийм ээ. Тэгэхээр зэрэг бүгдийг ингээд одоо тийм өсвөл байлгах гэсэн. За тэгээд тэнд шинжилсэн чинь нөгөө хүмүүсүүдийн маань ер нь бол 50% нь эрүүл гарсан байна. Манай онцлогоор. Бид нар нөгөө онцлогын бүртлээ бэлэн болгосон байсан үе байхгүй. Тэгээд энэ асуудлаараа бол одоо юу хамгийн ихч бол эрүүл мэндийн сайд мэдэгдэх асуудал байсан. Яагаад бид шууд энийг 7 сарын 30-нд Хөсөтөд орж шинжилгээ хийхэд авчлаарай. Эргэлзээтэй гэсэн тийм ээ. Онцтой 6 хүний 3 нь яг эерэг байсан. Эерэг гэсэн 7 хүний 4 нь эерэг. За 3 хүн ив ирүүл цоо ирүүл хүн байсан тийм ээ. За тэгээд 7 сарын 31-нд та ганц зэрэг сайдд мэдгдсэн тийм үү? Энэ тухай. За та тэгээд яг бид өөрсдөө сарын юу гэнэ хэлээрэй. За тэгээд. За онцлогтой бол бид айгүй ихтэй байсан. Яг тэгвэл тухайн үед одоо сая манай болдоо хэллээ шүү дээ. Монголд байгаа хамгийн одоо мэдээ шатрын сайтай онцлог сижн гэж ярьж байна тийм. Тэгэхээр энэс илүү тийм одоо мэдрэг тийм одоо онцлогын бүрдлэг хийцэн байсан учраас энд ихтэй байсан учраас шууд сайд руу орж танилцсан байна. Ганц зөв би нэг зүйлээ та нар ингээ танаа онцлогоор энэ хүмүүс сөрөг байсан хүмүүс эрэг байсан хүмүүс ингээ сөрөг гарлаа эргэлзээтэй хүмүүс ингээ танаа онцлогоор баттгаад та нар өөр дахиад онцлогоор энэ хүмүүсийг онцлсон. Мэдээж ярих гэдэг. Тэгээд сая бас асуултан дээр буруу ярьлаа л да. Юу эрэг байсан хүнийг бид сөрөг гаргаж ерөөсөө яагаагүй. Цөмөрөө сөрөг байсан хүнийг эрэг бид нар ерөөсөө гаргаагүй байхгүй. Цөмөрөө эрэг байсан юм уу эргэлзээтэй байсан хүмүүсүүдээс бид нэр сөрөг хүмүүсүүдээ гаргаж ирсэн байгаа байхгүй. За тэгээд ороод сайдд эрүүл мэндийн сайд шууд мэдгдсэн. Яагаад вэ гэвэл
энэ одоо их ноцтой асуудал. Яагаад гэвэл өвчтөе хүнийг, эрүүл хүнийг бид нэр тэр хөсөөтийн тэр өвчтөе хүний тасалтай авчиад тавьчихад байгаа байхгүй юу? Энэ утгаараа. Тийм болохоор зэрэг сайдд шууд танилцуулж хэлсэн байна. Эрүүл мэндийн сайдаа ийм асуудал байна гэж хэлсэн. За харамсалтай нь одоо эрүүл мэндийн сайд маань тухайд бол энийг хүлээж аваагүй. За өмнө нь бол би сайдд бол энэ ажлын хэсгийн би өөрөө ажлын хэсгийг нарийн бичих юм байна. Манай хоёр одоо энэ доктор маань бол яг гол үндсэн бүтээгчд маань байгаа байхгүй. За тэгээд асуудал ийм байна сайдаа одоо бид ийм хийж байгаа шүү. Ийм болж байгаа асуудал ингэж байгаа. Тэр бүх юма танилцуулсны дараа бол дараагийн одоо энэ уулзалтын дээр бол хэлсэн байгаа. За ингийн ийм гарчлаа. Учир нь юу гэвэл одоо энд удахгүй энд ийм асуудал боллоо гэд аль нэгэн байдлаар мэдээлэл тий хүмүүс сонсоод танаас асуунаа. Тэр үед одоо энийг та одоо бэлээлтэй байх хэрэгтэй гэсэн үгнээс хэлж байна гэхэд бол надад бол шууд хэлсэн байгаа манай сайд. За ганц зөв чи төрийн албаагч мөн үү? Мөн за чи төрийн албаагч болж зүгээр хамаа амьхад дуугаа юу? Чамд анхаарууллаа шүү гэж хэлсэн. Тэгээ би бол энэ дээр юуг нь анхааруулж намайг одоо ажил сална гэж анхааруулж байгаа юм уу? Эсвэл одоо юу гэдгийг төрийн албан хаагч гэдэг хүн бол ийм ковид-19 халдварын ийм онц ноцтой тийм нөхцөл байдлын үед тийм ээ ялангуяа тэр эрүүл хүнийг өвчтөө болгож байгаа юмыг би нуугаад байх нь тийм тэрийн албаагчийн үүрэг юм уу гэсэн утгаас би хүлээж авахд хэцүү байсан л. Гэхдээ ер нь бол яахан дууга өнгөрсөн. Гэхдээ энэ дууга өнгөрөх байд тийм удаа үргэлжлээгүй. Маргааш байна нөгөөдөр нь гэтээ амралтын өдөр байсан л да. Сууж итэл одоо 8 сарын 2-нд манай тийм баха. Манай болдоот над руу уцтаад манай ажил дээр нэг яалтаа хүрээд ирж ажил байна гэсэн. Хүрээд ирсэн чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүмүүс ирсэн. За одоо юу лаборатори руу явна гэдэг тий тэгсэн ба. За энийг одоо болдоо энийг аюулгүй сайн ярьна да. Аа нөгөө энэ тухайн үед энэ нөгөө ажил маань явдггүй гацаанд орчоод бид нэр одоо аргагүй ихэнд нөгөө олон нийт мэдээлэл өгч хэлсэн л дээ. 6 сар эднэрт 6 сард бидний одоо хэд ч одоо сонио хэвлэлд одоо мэдээлэл өгсөн бид нэр одоо ингээд бүтээгдэхүүн онцлог гаргачихсан. Гэтэ ингээд нөгөө туршилтаа хийж чадахгүй байгаа, баталгаажуулж чадахгүй байгаа гэсэн байдлаар ярьсны дараа нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс одоо нөгөө баталгаажуулах хүмүүс ирж байгаа. Манай ажил дээр. Тэгээ одоо энэ яг Монголд байгаа таны ажлын хэсгийн хүмүүсээс хичнээн хүн байна гэдэг. Тэгээ ганц зэрэг дуудаж байгаа бид нар яг тэр хүмүүстэй ингээд ерөнхийдөө бүх мэдээллүүдээ өгсөн. Одоо бүх асуудлуудыг ярьсан. Үүний дараа яасан гэхээр одоо ерөөсөө шууд юу яана. Хөсөөт рүү очинаад онцлог бүх юм аав. Хөсөөт рүү очиж одоо энэ чинь одоо нөө давхар шалгаж баталгаажуулнаа гэд. Тэгээд маргааш өглөөний хөсөөтээр яваад очсон. Тэгтэл нөгөө энэ урд өдөр нөгөө тэр 10 хэдэн хүн дээр шинжилгээ хийсний дараа нөгөө дотоод мэдээллээр дотоод чумаар тавцсан байсан юм шиг байгаа мэдээлэл өвчнүүдээс сорж авахыг зөвшөөр өгөө биднэрт. Тэгээд нөгөө онцлогоо тэгээд шал харахгүй болчингууд бид нөгөө тухайн лабораторид өөрөөр хэлбэл хөсөөтээр 2 лаборатори ажиллаж байгаа шүү дээ онцлогооны. Нэг нь вирус судлалын лаборатори, нөгөөх нь 2 дахь лаборатори нөгөө бэлгийн замаар дамжих халдварын лаборатори гэдэг. Бид нар бол тэр бэлгийн замаар дамжих халдварын лаборатори дээр очсон. Тэр лаборатори дээр очингууд юу яасан? Одоо нөгөө сорьц маань өвчнүүдээс сорьц авах аргагүй болчихж байгаа. Тэнгүүт нөгөө тэнд нөгөө хадгалагдчихсэн сорьцнуудаас шалгая гэд бид нар одоо тэр нөгөө энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүмүүстэй хэлсэн. Одоо та нар одоо эндээс хүссэн эерэг хүссэн сөрөг сорьцоо сонгоо. Тийм ээ. Та нар өөрсдөө мэдээ сонгоч бид нар наадах чинь мэдэхгүй ороод тэгээд шууд ингээд шинжилгээгээ хийнэ. Тэгээд тухайн үед л нөгөө манай онцлогтой хамгийн мэдрэг болон өрнөс чанараар хамгийн төхөж очих онцлог нь бол Солонгосын одоо худалдааны цамаг болох нь CGN гэж компани онцлог байсан. Энэ онцлогоор бид нэр ингээд зэрэгсүүл шинжилээд хариуг нь одоо шууд та нарын нүдэн дээр ингээд уншнаа. Гэт ингээд яг 66 сард сонгож аваад үзсэн. Хариу нь бол яг тэр CGN компанийхтай 100% мөргсөн. CGN бол одоогоор Монголд байгаа онцлогуудаас мэдрэг чанар хамгийн өндөртэй онцлог нь байгаа. Одоо тэр герман онцлог чинь бол одоо 200 копи тийм ээ. Ухаан гэхэд одоо 500 копи, саншуур гэхэд 200 копи гэдэг ингээд нөгөө тэгэл тэнэс дээшээгээ буюу одоо ингээд явчихж байгаа шүү дээ. Тэнэс дээшээ гэдэг чинь одоо 500 вирусээс дээш байвал доош байвал оншиж чадахгүй төвшний идэр гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгтэл одоо тэр CG нь бол 50 вирус байхад илрүүлдэг. Онцлог тэрнтэй манай онцлогын хариу бол яг 100% мөрөгжижсэн. Аха. CG-нээс баг мэдрэг байсан тийм ээ. Тийм. За тэгээд сая ярин донд гарчлаа шүү дээ. Хөсөөт шинжилгээгээ өхөргүй болцсон гэдэг. Тийм ээ. Өөрөлдвөл тэр мэдээлэл бол шууд дороод дотроо тараад нөгөө бидний эрэг гэж гаргасан, сөрөг гэж гаргасан, эрүүл гэж гаргасан хүмүүсүүд юм байна. Тэр дор нь хоёрдугаар шатныхаа буюу нөгөө сувил руугаа явуулсан гэсэн. Эндээсээ гаргаад тийм ээ өөр бид чи ирээд хөвтөд удаагүй байсан хүмүүс шүү дээ. Эрүүл болохоор шууд гаргачих байгаа байхгүй. Тэгээд одоо дахиад бас нэг юм юу гэвэл лабораторийн шинжилгээ сорьц авах эрх юм байна. Шууд тэр донд хаацсан. Биднэрт.
Яагаад таасан бэ гэвэл нэмхүү доктор бол хэлсэн. За ганц зөргөө чи сайдаас л зөвшөөрөл авах юм бол бид сорьцогно. Уучлаарай бид чам сорьцох чадахгүй. Тушаалаараа бол бидний одоо энэ ажлын байгуулсан тушаалаар бол нэмхүү доктор бол өстой манай ажлын хэсгийн одоо нэг хүн байгаа байхгүй юу. Тэгтлэгөө маань шууд зогсоод сайдаас сорьц авах. За тэгээ сайдаас одоо тийм сорьц авах зөвшөөрөл авах асуудал маань одоо тэр чинь 8 сарын 1-2-оос ингээд ийм асуудал явлаа гэхээс чинь ерөнхийдөө бол 11 сарын 25 хүртэл сайдаас тэр сорьц авах зөвшөөрөл зогссон тийм байдалтай байсан гэдгийг би бас ташин хэлчих. Наадах чи би ерөөсөө ойлгохгүй. Яахлаар ингэж за яа дараагийн нэм баяр. За энэ нөгөө бэрхшээлүүдийн нэг хэсэг байгаа байхгүй. За тэгээд цаашаа тэгээ яв да. Энийг 8 сарын 2-нд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхэнтэй хамтарч одоо санамсаргүй төврийн аргаар манай онцлогыг баталгаажуулсан юм байна. Тийм ээ 66 сорьцсон дээр. За тэрнийхээ дараа одоо хөсөөтийн 1-р лаборатори гэсэн үг тийм үү? Вирус судлалын лаборатори. За энэ лабораторийн сорьцыг сорьц дээр бас ингэж баталгаажуулалтаа явуулъя гэсэн тиймэрхүү төлөвлөгөө бол гаргасан үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс. За хамгийн сонирхолтой нь дараагийнх нь 7 хоногт тийм ээ 8 сарын 2-нд бид нэр ингээд хөсөөтийн 2-р лабораторид байсан өвчтнүүдийн сорьцсон дээр баталгаажуулалтаа хийсний дараа за тэр 1-р лабораторид хадгалагдж байсан сорьцсон дээр баталгаажуулалтаа явуулах гэсэн боловч одоо санамсартай гэх юм уу, санамсаргүй гэх юм уу тог тасарсан гэж байгаа. Тог тасраад хөсөөтийн 1-р лабораторийн гүн хөлдөөгчөнд байсан сорьцнууд одоо гисэд ямар ч одоо шинжилгээ хийх боломжгүй болсон байна. Тийм ээ. Энэ бол яг 8 сарын 2-оос хойш болсон явдал тийм үү? Дараагийн 7 хоногт нь. За тэгэд үндсэндээ бол бид нэр энэ Монгол улсад чинь коронавирусыг онцлоод байгаа зөв онцлоод байгаа мó буруу онцлоод байгаа мó гэдэг дээр хариулт бол бүрэн гүйцэтгэж чадхааргүй болсон тийм ээ. Сорьц нь муудаад гисэд ингээ ямар ч боломжгүй болсон юм аа. За тэгэд яг энэ асуудлуудын дараагаар бол ганц зориг бол сайд болон төрийн нарийн бичигт бол удаа дараа энэ тухай бол мэдэгдсэн. За тэр тухайга та ганц зориг доктор та ярил арай ойлгомжтой болох бах тийм үү? За яг юу юм бас юм аа. Ер нь бол бид тэр тэгээ ажил тийм зогсох байдалд ороод за сайттай уулзаад за ингээд бид нар одоо нэмүү докторууд ингээд танис зөвшөөрөл авах гэдэг наа. Уул нь бол ингээд асуух. Гэхдээ одоо ингээд байна гэдэг зөвшөөрөл хүссэн одоо бичиг бариад орсон чинь сайд маань за үүнээс хойш чи надтай нончлын асуудлаар ярихгүй би тааж өөрөө ингэж орж ярилцахгүй. Чи ажлын хэсгийн дараагаараа дамжуулж байгаа. Тэгээ ажлын хэсгийн дараагаар танаа төрийн нарийн бичгийн дараа мөн бисдэг. За тийм ээ гэсэн. За түл чи төрийн нарийн бичгийн дараагаар би энэ асуудлаар зөвхөн төрийн нарийнтай ярина. Чамтай бол ярихгүй. За бид нэр тэгээ төрийн нарийн бичгийн дараагтайгаа одоо юу уулзаад хэлсэн. За төрийн нарийн бичгийн дараа ажлын хэсгийн дарга чинь би одоо ажлын хэсгийн хурал заална гэхэл ингээл ер нь ямар нэгэн байдлаар хурлыг бол тэгтээ ерөөсөө хийгээгүй. Ерөөсөө хийхгүй ингээд одоо. Тэгээ бид нар би одоо манайх одоо дотоод холбоо байдаг одоо юм юу Telegram ч юм уу, Viber ч юм уу, одоо гарсан мессеж ч юм уу тэр юмнуудаар ингээд одоо дараа хизээ хурлаа явах байнга гуугастаа явдаг. Тэ? Тэгээ өөрөлдвөл хурлаар тэр нэг сорьц авах зөвшөөрлийн бичгийг цаашаа явуулах уугүй асуудыг яриад байгаа байхгүй юу? Тэр нэр юм. Тэгээ тэр бичиг бол гарахгүй. Тэгээ одоо тэр юу гарахгүй та тэр хурланч байхгүй ингээд яваад байгаа. Тэгээ сүүлдээ одоо ингээд янз бүрийн байдал ингээд орсоор байгаад тэ дунд нь бас янз бүрийн болж байгаа юм л да. Нөгөө энд Германд байгаа энэ хүн чинь бас бухимдаад ингээд ямар нэгэн байдлаар саатуулаад байгаа нь ям дотор бий байж чадахгүй. Тэгээд ажлын хэсгийнхэн дарга нь төрийн нарийн бичгийн дарга ерөнхий яамны төрийн нарийн бичгийн дарга байж нөгөөт нь юм хийхгүй байгаа гэдэг. Тэгээд бид нар ч одоо төрийн нарийн бичгийн даргаыг хардсан шүү дээ. Энэ хүн одоо нэг эсвэл хийгээд ашиг сонирхолтой зөрчилтэй байдаг хардаад байгаа. За тэгээд бас хардах их олон шалтгаан юм уу эсвэл одоо юу гэдгийг дургуус тийм нөхцөл үүссэн л дээ. Юу гэвэл Нямбаяр маань одоо Германы юу тэр Азийн хөгжлийн банкны нэг олноор нь тэр багцлж шинжилдэг тийм шинжилгээний аппарат их өндөр үнэтэй авах гэж байгаа эрүүл мэндийн яамны төслөөр холбоотой төслөөр авах гэсэн асуудлыг зогсоохт бас нэг тийм үйлдэл хийсэн юм л да бас танилцуулаад шүгэл хүлээгээд ингээд ийм өндөр үнээр юм авах гээд байна гэдэг ингээд
засаа тэр нөгөө веб дээр нь илүү байдаг тэр гэрээ тэр нь оруулаад тавьсан чинь. За Нямбаяр одоо энийг юун дээр сошиал дээр тавьсны төлөө ганц зэрэг сахилгын шийтгэл авах тийм нөхцөлд надад бол тийж анхааруулсан. Ганц зэрэг чамд ямар ч байсан нэг шийтгэл өгөхгүй болохгүй. Яахаараа би шийтгэл авдیں۔ Нямбаяр тийм юм хийж шүү. Тэнд Нямбаяр юм хийж байгаа юм биччихлээ. Тэр надад хамаагүй шүү. Бид нар ажлын хэсгийг гэхдээ ер нь бол энэ асуудлаараа бид нар тэр манай хийж байгаа ажилтай огт холбоог үзүүл. Яхаар энэ надад хамаатай тэгээд би зөвшөөрөхгүй хийсэн. За азар харин төрийн нарийн маань тэрийг ойлгоод би шүүхтэн одоо юу гэдэг заргалт нэг хийсний ачаар бол энэ юм хийгээгүй. Яаш сахилгын шийтгэл өгөөгүй. За дараа нь ингээд явсаар байгаад за нөгөө юу үндэсний аюулгүй байдлын зөвлөлт чи одоо энэ Монголд энэ юм хийгээд байгаа нөхрүүд ер нь худлаа хийгээд байгаа юм уу? Юу өөрсдөө шоудаад байгаа юм уу гэж үзсний үднэс ер нь тэр тагнуулын байгууллага бид нэлээд явуулсан. Төрийн нарийн бичгийн дарга гэсэн тэр тагнуулын байгууллагыг өөрөө дууд гэж хэлсэн. Юу гэвэл энэ ажлын хэсэг өөрөө нууцлалтай ажлын хэсэг байхгүй. Тэгэхээр тэр нууцлал гэдэг зүйл маань юу гэвэл технологио бид нар нууцлж байгаа болохоос биш. Одоо юу гэдэг ажлын хэсэгт энэ хүн байсан, тэр хүн байсан. Одоо бидний яриад байгаа тэр үндэсний юу тэр нэг хэд юу сорц илүү юу л эерэг сөрөг гарлаа гэдэг асуулт энэ бол нууц биш байгаа байхгүй. Тийм болохоор бид чөлөөтэй ярьж байгаа. Нууц гэдэг маань бидний хувьд бол технологийн нууц болохоос биш өөр нууц байхгүй. За тэгээд нөгөөдөл маань хүчингуудаа энэ бол нууцлалаас гарах болцсон юм байна. Яг тэгвэл эрүүл мэндийн сайд ч өөрөө ийм бод технологийн судалгаатай холбоотой асуудлыг нууцлалд оруулна гэж заасан учраас төрийн болон албаны нууцын тухай хуулиар та нар бол нууцлал байна. Та нар технологи ярихгүй бол болоо гэж хэлсэн. За тэгэнгუутаа бид нар нөгөө энэ үеэр чинь бас нэг юм хэлсэн шүү. Нөгөө яагаад та нар юм хийхгүй байгаа юм гэдэг. Гэхдээ нэг юм бичиг яриад байгаа маа гэх тийм одоо хөсөт рүү орохоос нөгөө хөсөтийн захирал маань одоо ингээд сайдасаар бичиг авчир, зөвшөөрөл авчир гэж сайд нь зөвшөөрөл гуйжээж хөсөт нь тэнд шинжилгээ өгдөг тийм нөхцөл үүсчихэд байгаа байхгүй. За тэгээд нөгөөдөлч чинь одоо өгөө та нарт арай бол ийм бахтай яа гэсэн. За ганцаархмад төр юу ачих шиг боллоо. Би тэр юу дээр нэг жоохон тодруулах хийгээд. Одоо Азийн хөгжлийн банк гэж байдаг тийм ээ. Азийн хөгжлийн банкны вебсайтн дээр нь Монгол улсад одоо Монгол улсын ковидтой тэмцэхэд зориулж одоо хэдэн зуун сая долларын зээлийг ямар юм зарцуулах гэж байгаа вэ гэдэг мэдээлэлээ бол ил тод тавьсан байгаа шүү дээ. Азийн хөгжлийн банкны вебсайтн дээр. За тэн дээрээс би олж харсан юм нь болохоор манай Монгол улсын одоо улсад хаалттай буюу тийм ээ зөвхөн одоо үйлдвэрлэгчийн онцлогыг хэрэгэлдэг хаалттай системийн PCR тоног төхөөрөмжийг бараг 2 сая гаруй доллараар онцлогтой хамт авах тийм ажил явагдаж байгаа юм байна гэдгийг би бол олж мэдсэн байгаа өөрөө. Аха. Тэгээд тэр тухайга би бас сошиал дээр би бас нэлээд бичсэн, шүүмжилж бичсэн тийм ээ. Манай Монгол улс тийм хаалттай системийн тоног төхөөрөмж онцлогоор ерөөсө хэрэггүй маа тийм ээ. Энэ бол нэгдүгээрт бол маш их дэмий зардал. Хоёрдугаарт манай Монгол улс тэргүү энэ Рошийн Кобос гэдэг аппарат чинь хид байгаа байхгүй юу? Бараг аймаг болгонд байгаа. За зайлшгүй хэрэгтэй маа гэхэд тэр аппаратнуудаа хэрэгжилж болно штэ гэсэн үүднээс би бол шүүмжилж бичсэн. Яа тэгэхээр энэ зээл бол Монголын ард түмний нуруунд дээр л хурж ирнэ тийм үү? Энэ чинь 40 жилийн хугацаатай жилийн 1% хүүтэй байлгүй да. За ийм зээлийн зарцуулалтыг би бол ерөнхийдөө Монгол улсынхаа иргэний хувьд би бол маш өргүүд зардал гаргаж байна. Хэрэгтэй юмд нь зарцуулаач гэсэн үүднээс би бол шүмжилсэн. Нэлээд шүмжилсэн. За энэ мэдээллийг яагаад ч юм эрүүл мэндийн яамны сайд төрийн нарийн бичгийн дарга бол ган зөргийг надад энэ эрүүл мэндийн яамны нууц мэдээллийг надад дамжуулсан гэсэн хардталт үүсгэж тийм ээ. Ган зөргийг хэс хэрэгт бас унгаасан байхгүй юу? За миний бодож байгаагаар бол энэ эрүүл мэндийн яамны нууц мэдээллийг надад дамжуулсан ган зөргийн буруу болж байгаа нь бас их сонирн байгаа байхгүй юу? Ган зөргийг надад дамжуулаагүй байсан ч гэсэн тийм ээ. Энэ бол бүх нийтийн ерөнхийдөө санаа зовох асуудал шүү дээ. Монгол улсын энэ өр зээлчин өдөр ирэх тусам өсөж जैन тийм үү? Энэ ковидд зарцуулах ёстой энэ зээлийн зарцуултыг олон нийт хянах ёстой тийм үү? Яагаад тэгэхээр эн чинь бидний л мөнгө шүү дээ. Явж энэ хэдэн дарга нар энийг буцааж төлнө гэж байхгүй тийм үү? 40 жилийн дараа бидний өр хүүхдүүд дээр ирэх юм
өрийн дарамт үүснэ тийм үү. За энэ асуудал дээр би бол нэлээд шүүмжлэлтэй хандсны одоо ачаар гэх юм уу да. Би бас нэг баяртай сайхан мэдээ бас дуулгамаар байна. За саяхан Азийн хөгжлийн банкнаас энэ хаалттай системийн Рошийн аппаратыг тоног төхөөрөмжийг одоо авахгүй байх ийм шийдвэр бол гарсан байгаа. Тийм учраас одоо та бүхэн бас санаа зовлтгүй энэ өргүү зардлыг бол бид нар бас зогсоож чадсан. За ганц өрөө та. За уушаараа энэ ёстой сонирхолтой юм болж байна. Ярьжсэн чи одоо энэ манай гэрт интернет тасарч байна. Бац мөрсөн юм болоо яа. Энэ дэм их болох юм аа тэгээ. Би юу ярьжсэн чинь тасарч уу гэдгийг ч мэдсэнгүй шүү. Уушаараа яриад юуг яриа штэ одоо. Юу ярьсан бэ? Юу ярьжсэн чинь тасарч байгаа харин тийм. Тэр мэдсэнгүй. Хүсвэтээс ерөнхийдөө нөгөө нэг сорьц авах зөвшөөрлийг хүсээд төрийн нарийн бичгийн дарагт хүсэлт гаргаад за тэгээд ямар ч юм ширээн дээр чи хэд хонлоо тэр бичгч. За 8 хончиж байгаа байхгүй юу? Тийм. За хин Нямбаяр бол юу болгон тэрийг асуудаг байсан тий. Асуудаг тийм. Нөгөө зөвшөөрөл гарцсан уу? Сайд гарын үсгээ зурсан уу гэж би Германаас өдөр болгон ярина. Ганц өрөг ахлав. За тийм. Яг тэгвэл бид нар нөгөө энэ юу ч аль тэр 7 сартаа дуусчих байсан байхгүй энэ ажил. Бид нар юмаа баталгаажуулчих байсан байхгүй. Тэгээд нөгөө чи ингээ гацаад ахаар чинь энэ хүн чинь одоо уурлна заримдаа надад үг хэлнэ штэ. За тэгээд сүүлдээ одоо би хүлээдсэн чи ашгүй бичих маань гарчих. Яваад ирсэн чинь гарын үсэг зураагүй байна сая. 9 сарын одоо 27-8 байна уу тэр очимд байгаа байх тийм. Тэнгуутаа сайд руу хүлээж аваад ороод уулзсан. За эрүүл сайдаа одоо энэ ягаад энэ зураагүй байгаа юм бэ гэсэн чинь за юу яач. Энэ асуудлаар чинь би юу ажлын дарга тааш цуг байна гэжлээд дуудаад ажлын даргыг дуутчих. Манай төрийн нэрээр ороод ирсэн. Тэгээд юу зурхгүй ийм одоо зурхгүй байна гэдгийг хэлэнгуутаа би бас дуугаа байгааг үлдээ. Энэ хүн одоо ингээ эсвэл хийгээд байна сайдаа. Тэ энэ ч одоо ажлын нарийн бичнэ юу би ажлын дарга штэ. Энэ юм ингээ хийчихэд яагаад энэ ковид Монгол улс чинь ийм хэцүү гэсэн би болох гээд байхад энд яагаад энийг дэмжихгүй байгаа юм бэ гэсэн өнгөөс ярихгүй. Өмнөх сайд нь бол их сайн байсан. Маш их сайн дэмждэг байсан байхгүй. Энэ сайд гэсэн одоо сайд одоо төрийн нарийн энэ маань одоо дэмждэггүй дээ. Тэгээд юугаа хэлсэн чи харин төрийн нарийн маань надаа бас их сонир санал хэлсэн л дээ. Одоо энийг зарлахгүй бол болохгүй. Тэгээд энэ дээр хэлэх хэрэгтэй байна л да. Одоо би өөрөө одоо төрийн эрүүл мэндийн яамны ажилтан биш болсон болохоо зоригтой байгаа даа байхгүй. За тэгэхээр зэрэг юу гэвэл наад ингэж хэлсэн ба. За ганц зэрэг чи 1 сар хагасын хугацаатай ерөөсө таг дугаа болчихоо. Наад Нямбаярын чи юу ч ярьжсэн хамаагүй чи таг болчих. Болдбаатар тааж битгий. Ингээ таг болчих. Тэгээд тэрний чинь дараа бид та тэр сорьсон шиг ирэх авах бүх юм чи өгье чөлөөтөө ингээ ажиллах гэж өгнө. Тэ? Тэгээ одоо чи юу яа? Энэ тэр юм дуусаад яасан дараа чи тэр хүссэн тэр алдар нэр гавья шагнал одоо юу тэрийг аваараа. Гэдэг юм сонир санал хэлж байгаа байхгүй. Энэ сайдынханд иргэж штэ. Маа төрийн нарийн. Тэгээ энэ бол их сонир санал байгаа байхгүй. Тэгээ би одоо энэ нэг бол тоглож байгаа. Тэ доромжиж юм уу тоглож байгаа тийм сонир тий. Би тэгээс энэ дээр бол шууд хэлсэн. За уушаараа эрүүл мэндийн сайд юу төрийн нарийн биш байгаа. Энэ бол юу ашиг сонирхлын одоо тийм юу ямар ашиг сонирхол ингээ хөндөж байгаа болоод ийм асуудал байдаг. Бид нар тийм зүгээр л ороод хэдэн өвчтнөөс сорьц авах гал байгаа. Тийм л асуудал шүү дээ. Сорьц аваад тэр сорьцын дээр бид нар онцлороо яг эцэслэн ингээ баталгаажуулах гал байгаа. Тийм л асуудал бас ш. Энд байгаа юмтай чинь энэ та нарын хийх гээд байгаа энэ магадгүй энэ том тендер гэдэг чинь бидний ажил ерөөсөө огт хамаагүй шүү дээ. Бид ямар ч юу хийхгүйсэн чи надыг бол тэгээ дараа нь хардж байгаа хэлсэн дээ. Чи та нар их том мөнгөтэй тендерс олцох гэдэг. Би над бидэнд ямар ч тийм компани байхгүй тусгай зөвшөөрөл юу ч байхгүй. Энд чинь зүгээр л нэг тийм докторууд байгаа байхгүй да. Энэ зүгээр нэг бүтээгдэхүүнээ бүтээглээ тэр нэг пепер гаргах га тий импакт фактортай нэг өндөртэй ч юм уу тий янз бүрийн зэрэгтэй ч юм уу зүйл гаргах гээд байгаа юм л хүмүүс байхгүй. Өөр ямар ч интерес байхгүй гэсэн байна. Тэгсэн сайт хэлж байгаа. Ганц зэрэг чи ойлгохгүй бид нар би бол чамайг танаа энэ ажлыг болно. Айгу дэмждэг штэ гэж надад хэлж байна. Тэгээ би хэлсэн сайд та дэмждэг юм бол миний яриа сонсогч байна уу? Сонсогч байна. За дасарч байгаагүй байгаа гэж бодож байна. Та дэмждэг юм бол яахаараа энэ юун дээр гарын үсэг зурхгүй 8 хоног юм бэ? Энэ зүгээр хүсүүтэй нямхүүгээс те сорьц авах одоо тийм энэ хүмүүсүүд сорьц авах ажлыг одоо дэмжиж байна. Одоо энэ юуг нь ажлын хийлгээч гэсэн тийм л үйлдвэртэй тийм нэг ганц нэг 4 мөр тийм текст байгаа байхгүй юу? Доор нь тэгээд эрүүл мэндийн сайд хин мөх сайхан гэж бичсэн тийм л юутай байх хэрэгтэй. Тэгсэн сайд надад хэлж байгаа. За юу тэр нэр шууд хэлж байгаа. За одоо энэ хүнийг хал ажилласнаа. Чамд өөрөө өглөө шүү гэж хэлж байгаа байхгүй. Амар жаргалаа сонс. Энэ хүнийг хал гэж хэлж байгаа. За тэгээ манай төрийн нэр бол надыг. За одоо тэгээд би тэрийг хоёулын өрөөс хөг гаргачих шууд гар гэдэг. Тэгээ гарч явах хэсэг төрийн нэр бол надад хэлсэн л дээ. За ганц зэрэг одоо би
чи ингээд одоо ер нь бол энэ эхлээс ингээд ерөөсөө ингээд огт хэрэггүй. Одоо чи ингээд нарийн бичиг биш боллоо. Одоо би нарийн бичиг би дараагийнханд юугаар цуг хийчихнэ гэж байгаа. Гэхдээ тушаалаар би нарийн бичиг болсон. Та наад тушаалаа гаргаараа. Сайд чинь тушаал гаргасан шүү. Тэрийг гаргаараа. Тэгээд хаалх малх бол тушаалаа гаргаараа л бичсэн. Тэгээд байж хайр нэг юм. Энэ тэгээд би сая тэр нэг хальтын байршиж би ямар интересттэй болоод ийм нэг гар үсээс урчихгүй маягт байгаа юм бэ гэдэг асууж байхгүй. Тэгжээтэл 10 сарын 6-нд тендер зарлагдсан. 6 тэрбум өртөгтэй тендер зарлагдсан. Монгол бас нэлээд өндөр их юу хэмжээний тоото тендер юу онцлог авах гэж байгаа юм байна. За би яг хэлсэлтэй сая одоо энэ сар хагасын дараа энийхээ асуу сар хагасын дараа шагналыг чинь өгье гэдэг тэгээд энэ сар хагасын дотор ямар нэгэн тендер болоо эрүүл мэндийн яам онцлог тэр чи хэлж л да. Тэгээд 10 сарын 6-нд нь тендер зарлаж байгаа байхгүй юу? Эрүүл мэндийн яам тендерийн тийм урилга одоо юу тендер говцгийн дээр тавигдаад ингээд зарлаж байгаа. Тэгээд тэр нь бол одоо 6 тэрбум өртөгтэй тендер онцлогын одоо тийм тендер байна. За мэдээж энэ тендер ингээд тодорхой хугацаатай ингээд явагдаад хоёр чүүшэт болоод нөгөө мөнгөнд дүн бараг 8 тэрбум болсноо яаснаа тийж өсөж явсаар байгаа. Тэгэд 11 сарын 25-ны өдөр хэн худлаж авах вэ? Ямар компани шалгаваа гэдэг нь тодорхой болоод гар үсгэн тэр бүх юм зураад дууссан дараа сайд гинтүүд дууссан. За ганц зөргөө нөгөө та нар хийсэн юм чинь онцлогын тодорхой бүрдэл байгаа. Эдийн ширхэг онцлог байгаа байлаа. Тэр энтрийг одоо хөсөт рүү оруулж тэр юм уу одоо тэнд одоо хэрэгтэй эсвэл сэлэнг рүү авчиж юм уу тийм хэлсэн. Тэгээ би хэлсэн за энэ тодорхой бидний баталгаач дуусаагүй байгаа штэ. Гар үс мэс яагаагүй гэсэн чи. Үгүй одоо энэ дуусаагүй. Үгүй тэгвэл одоо хурдан дуусгачих. Тэгээд энийг аваад хэрэглэчихсэн. Тэгээ 11 сарын 25-наас хойш манай болдоо тийшээ орж тэнд баг давхар энэ ажиллаад давхар кантилгдаад тий тэгж барьж байгаа. Тэгээд бид нэр баталгаачтаа дуусглаа л да. Тусна. За болдоо маш сайн. За ингээд ер нь ингээд уучлаарай. Сая ганц зураг юм дээр өнөөдөр манай Монголын төр засгийн ядралын үнэхээр эмгэнэл те хоёр зүйл дээр нэг нь болохоор зэрэг ингээд сар хагас постпон одоо хийж ягаад өөрөө одоо энэ тендер зарлаад ингээд дундуур нас хоёрдугаар манай хөдөлмөрийн хууль одоо whistleblowers гэдэгтэй шүгэл үйлдвэрлэгчид ингээд дарахт нь алдаа доголтыг нь хэлэнгүүт нүүрэн дээр нь шууд ингээд ажлаас нь хал чи ажлаас нь хал чи халахгүй бол чи өөрөө халагдана гэдэг ингээд бүхэл бүтэн яамныхан сайд нь ингээд сууж идэг. Үнэхээр хэлэхгүй болохгүй Нямбай доктор sorry. Би одоо 25-наас ширүүлсэн байгаа шүү дээ. Эрүүл мэндийн яамнаас. Тий. Одоо тийм үү? Тэгвэл ер нь энийг зүгээр ингээд нэг хэдхэн үгээр тайлбарлая л та. Бид нар ер нь ингээд яагаад юунаас болоод ингээд манай ажлыг 4 сараас хойш ингээд саатуулаад байсныг бид нар бол ерөөсөй ойлгоогүйсэн байхгүй юу? 6 сараас уу? 6 сараас уу? За 6 сараас хойш. 6 сарын сүүлээс хойш. 6 сараас хойш яагаад манай ажлыг ингээд саатуулаад байсан бэ гэдгийг учир нь бол энэ тендер л байсан байгаа байхгүй юу? 10 сарын 6-нд зарлагдаад 11 сарын дунд хавцаа хаагдсан тийм тендер байгаа байхгүй юу? 6 тэрбум төгрөгийн өртөгтэй онцлогыг авах юм тендер зарлаад за тендерээ хаагаад шийдвэрээ гаргахтал бол манай ажлыг бол таг зогсоосон. Энийг л би ерөөсө ойлгож авсан л та. Тэр tender.gov.mn гэдэг сайтн дээр угаасаа энэ мэдээлэл нь байгаа. Ямар компаниуд шалгарсан, ямар үнийн дүнгээр юу авах, ямар онцлогоор авах гэж байгаа бүх мэдээлэл нь tender.gov.mn дээр бол гарсан байгаа. За энэ дээр миний бас нэг харамсаж байгаа юм бол манай ажил бол тийм ээ эхнээсээ ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй байсан. Бид нар энэ онцлогыг хийгээд зарах ямар сонирхол байгаагүй тийм үү? Нэгдүгээрт, хоёрдугаарт эрүүл мэндийн яам нь өөрсдөө тийм ээ өөрийнхөө улс орны хэрэгцээг хангах хэмжээний ийм онцлогыг үйлдвэрлэх технологиг бид нар боловсруулж бүтээж өгөх ийм зорилготой ажилласан юм байна. Тийм ээ? Гаднаас худалдаж бэлнээр одоо ингэж худалдаж авах биш. Болж өгвөл Монголдоо өөрсдөө чанартай сайн онцлогоор хийгээд энэ ард түмнийхээ эрүүл мэндийн хамгаалах энэ ажиллагаандаа хэрэглээсэ. За болж өгвөл гадаадаас ингэж өндөр үнээр авж байгаа энэ их мөнгөө хэмнээсэ, тийм ээ? Нэг шинжилгээнд зарцуулж байгаа энэ үн өртгөө бууруулаасай. Олон хүнд одоо хийхин тулд энэ чинь үн өртгөх нь бас бага байх ёстой, тийм үү? За иймэрхүү сэтлүүдээр хийсэн. За гурав дахь бас нэг сэтэл нь болохоор бид нар Монголдоо одоо хийж бүтээсэн зүйлээрээ олон улсын эрдэм хэрэглэгийн сэтгүүлд бид нар өгүүл гарах ийм санаатай байсан. Маш олон сайхан одоо санаанууд явж исэн боловч
манай санаанууд одоо аль хэдийн Америкийн нэгдсэн улс одоо ихэвчлэн Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд одоо бидний хийгчсэн санааг бол 8 сарын үед гаргацсан. За энэ эрдэм ширилгээний бүтээл гаргана гэдэг бол цаг хугацаатай өрсөлддөг ийм чухал зүйл байдаг тийм үү? Хэн ямар санаа төрнө үү? Энийг болж өгвөл хурдан энэ чинь нөгөө нэг бас нэг оюун ухааны тэмцэл явагдаж штэ. Энэ төрүүлж гаргах уу тийм үү? Энэ бүтээлийг хэн төрүүлж гаргах уу гэсэн ийм өрсөлдөөн бол дэлхийн нийтэд бол явагдаж байгаа. За бид нар энэ боломжоо бол энэ дарга нар, сайд нарын энэ нэг эс үйлдэлээс болж бид нар бол хийж чадаагүй дээ. Маш их харамсалтай байгаа. За ер нь нэг иймэрхүү юмар би дуусгая да. Тий. За тэгэхээр өнөөдөр одоо мэдээж энийг үзэж байгаа хүмүүс би бол миний ойлголт бол юм байна. Одоо засгийн газарт итгэхэд хэцүү болсон. Одоо би шинжилгээ өгөхөд миний шинжилгээ эерэг гарч ийнө, сөрөг гарч ийнө. Надад тэрийг одоо итгэхэд хэцүү болж байна шүү дээ. Тэгэхээр яагаад одоо энэ шинжилгээдээ би өнөөдөр итгэх аргач. Тэгэхээр ард түмэн одоо ямар гаргалгаа байна бид. Та нар одоо эрдэмтдийн засгийн газар Батбаатар маань юу нэг юм хийжсэн шүү дээ. Одоо нөгөө хөсөт рүү орж юу хийсэн. Тэр талаараа яаж хийхгүй чи одоо баталгаажлалтаа маань яаж явагдсан, ямар юмтай харьцуулж хийсэн тэрийг нэг хэлж ярьсан дээр баха. Тэгэхгүй бол одоо бидний тэр яриа үлдчихлээ л дээ. Тий. Тийм мэдээж одоо энэ юу яана л да. Одоо бид нар тэр нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхэнтэй бас хажуудаа ингэж нэг хөндлөнгийн хяналт маягаар ингэж байлгаж байгаад одоо ингээд баталгаажуулалтаа хийсэн гэдгийг бол хийсэн тийм ээ. Энийний дараа сая нөгөө тендер зарлагдсны дараа бидний зөвшөөрөл өгсөний дагуу одоо нөгөө бас энэ хөсөт рүү очиж юу яасан л да. Тэнд бас онцлогоос баталгаажуулсан л да. Мэдээж тэр нөгөө хамгийн мэдрэг чанартай тэр нөгөө онцлогтой л харьцуулна шүү дээ. Тэр мэдрэг чанар муутай онцлогтой бол бидний харьцуулах хэрэг байхгүй тийм ээ. Тэгээ тэгж харьцуулахад бол манай онцлогоор бас л яг л адилхан тэр 100% үр дүн хоорондоо таарч исэн. Тэгээ энэ ажлыг хийх явцад би хамгийн гол харамсаж ирсэн зүйл маань юу вэ гэхээр энэ нөгөө хөсөөтөр маань одоо тэр протокол тийм ээ одоо янз бүрийн одоо САЗ гэдэг одоо стандарт ажиллагааны зааварчилгаа гэдэг. Тэгээ англиар бол SOP гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Энэ SOP одоо яг тэгж мөрдөгдөхгүй байгааг нь хараад би бол үндэ их харамссан л та. Ягаад тэгэхээр одоо энэ бишээ болдоо уучлаарай. Манад САЗ буюу SOP нь ерөөсөө байхгүй байгаа шүү дээ. Гэхдээ одоо нөгөө дээрээс чиглэл ирсэн байхад одоо жишээлбэл нөгөө багцал шинжилнэ гэсэн пүүлийн буюу одоо нөгөө багцал шинжилнэ гэж байгаа монголоор тийм ээ. Одоо 4 хүний сорьцыг нэгтгэхэд нэг урвал тавьж шинжлэх ёстой болж байгаа байхгүй юу? Одоо нөгөө онцлог хэмнэх гэж үзэж байгаа юм шиг байна. Тэгээд ингээд шинжилнэ гэсэн чинь нөгөөтгийг нь бүр ингээд нөгөө хоёр лаборатори нь бүр зөсөд мөсөдийн одоо шинжилж байгаа бүх лабораториуд ингээд нөгөөт хөрөж чинь бүр ингээ өөрөөсөө дураарчдаг юм орно 8-8-аар нь нийлүүлээд 8 үний сорьцыг нийлүүлж байгаад нэг урвал 50 яваад байдаг. Тийм асуудал гарч ирсэн. Дээр нь нэмээд нөгөө вирус тээвэрлэх шингэн гэж одоо энэ хүний хамарнаас ингээ ачиж авч байгаа шүү дээ. Одоо бид нар сайн мэдж байгаа тийм ээ. Энэ ачиж авч байгаа энэ бамбрыг чинь одоо юм зориулалтын вирус тээвэрлэх шингэн гэж зүйл тээвэрлэх хэрэгтэй байхгүй юу? Тодорхой юм нөгөө доктортой хэмтэй нөхцөлд хөлдөөлгүйгээр халаалгүйгээр тийм ээ. Тэгтэл энэ зүйл байцсан байгаа. Вирус тээвэрлэх шингэн байхгүй зүгээр жирийн нөгөө PPS гэдэг одоо нөгөө уусмал тий жирийн уусмал явуулсан баг. Тэгээ бүр нөгөө сав нь ямар сав гэхээр нөгөө цус одоо нөгөө сорол цуглуулдаг нөгөө вакутенер гэж хэлдэг юм да. Тийм улаан тагтай цусны ийлс ялгах зориултаа тийм вакутенер дотор ингээ хийцэн ирж байгаа байхгүй нөгөөх нь. Тэгээ нөгөөх нь яаж яах гэхээр хамгийн эмгэлтэй нөгөө хэмжээ нь өөр. Одоо тэгээд нөгөө бамбар гэдэг одоо энэ хамарнаас ачиж авч байгаа нөгөө тэр үзүүртэй хөвөнтэй зүйл байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг тэгтэл нөгөө зарим одоо тэр хуруу шилэнд нэгийг хийцэн, заримд нь 3-ыг хийцэн. Бүр өстэй нэг хачин сорьцнууд ирж байгаа байхгүй. Би чинь өөрөө тэнд яг тэгэхээр яг тэнд ажиллаж байгаа хугацаанд нөгөө цуг эдэлж исэн хүнээс маань нөгөө халдвар илрээд тэгээд нөгөө 20 хэдэн хүнийг ингээд нэгдүгээр хавьдагчгээд ингээд жошт буудлын руу тусгаарлаад аваа явчихгод нөгөө хүний нөөц байхгүй болчихж байгаа. Тэд чинь тэр хүмүүс хийжсэн ажлыг хэн хийх вэ? Тэгээд одоо нөгөө үлдсэн хүмүүс нь ингээд нойр хоолгүй гэртээ шарж чадахгүй нөгөө ингээд карантинлэгдээ дам хавьтал гээд карантинлэгдсэн ингээд нойр хоолгүй ажиллаад байгаа. Үнэхээр сунж унтлаа ажиллаж байгаа байхгүй тэр хүмүүс. Тэгээ орны хүн байхгүй.
Хуруу нь бүр ингээд цэврүүтгий ажиллаж байна гэж байгааз. Харин тэгээ ингээ бүр ингээд нөгөө давхар бээлийн өмсөд ингээд нөгөө тюб онгойлгосоор үтэл ингээ хурууны өндгнүүд нь бээлийн цорол хурууны өндгнүүд нь цэврүүтсэн байгаа байхгүй. Тэгээд цэврүүтсэн хуруугаа ингээд нөгөө юугээр шархны лентээр боочоод ажиллаад байгаа. Тэр хүмүүсийг бол муу хэл хийх бол хинтж байхгүй. Би бол тэрний эсрэг бол би хатуу зогсно. Угаасаа бидний зорилго ч гэсэн угаасаа тэр юу биш байсан шүү дээ. Тэр хүмүүсийг хардуулах асуудал байгаагүй шүү дээ. Хүмүүс л ингэж мушгиж янз бүр болоод байсан ш. Тэр хүмүүс бол яг уу бид нар ерөөсөө тийм харлуулах юм хэлээгүй. Харин хэлээгүй тийм ээ. Тийм юм бодооч тийм ээ. Бодол сайжруулахын тулд тэр муу юмыг сайжруулаач гэсэн юм хэлсэн байж магадгүй. Муу юм сайжруулаа гэдэг чинь биш үү? Бид нар муу онцлогоор хэрэглээд байна, тийм үү? Муу онцлогоороо сайжруулъя. Дээрээс нь үндэсний хэмжээнд баримтлах стандарт үйл ажиллагааны зааварчилгааг бид нар бий болгоё. Яа тэгэхээр стандарт ажиллагааны зааварчилгаа байхгүй байгаа үед бол тийм ээ. Одоо жишээ нь сэлэнгэд үзэж байгаа одоо оншилж байгаа арга, хөсөөтд оншилж байгаа арга, зөвсөөтд оншилж байгаа энэ аргууд чинь бүгдөө хоорондоо өөр байхгүй юу? Хэрэгжилж байгаа онцлогоор нь өөр, хэрэгжилж байгаа арга нь өөр. За ингэхээр оншийн зөрөө гэдэг юм чинь маш их гарнаа. Тийм ээ? Энэ асуудлыг бид нар ерөөсөө зохицуулъя. Ийм стандарт үйл ажиллагааны энэ зааварчилгааг нь гаргая гэд энэ оны 4 сараас хойш бид нар ажиллаж байгаа шүү дээ энэ дээр бол тийм ээ. Окей. За Нимбай доктор яг одоо миний хүсчихсэн одоо хоёр гаргалыг одоо адаглаад гаргаад байгаа. Энэ болохоор нэгдүгээр стандарт ажиллагааны зааварчилгаа биднэрт бол яалтж явах хэрэгтэй юм байна. Манай эмнэлгийн ажилч нь өөрсдөө ковид аваад өвчнүүдэд хараагаад хэрэг гаргаад байгаа шүү дээ тийм ээ. Нэгдүгээр за хоёрдугаар нь сайн онцлогоо бол биднэрт хэрэгтэй юм байна. За тэгэхээр сайн онцлогоо гэж ямар онцлогоо хэрэгтэй бэ? Тэрийг хаанаас авах хэрэгтэй бэ? За та нарын яриагаар бол түрүүн хэлсэн тэр Солонгосоос авч байгаа онцлогоо бол сайн онцлогоо юм байна гэтэл өмнө нь бид нар одоо юу гэдэг Японоос авсан, Германоос авсан одоо энэ Япон, Герман чинь техник технологиор дэлхийд алдартай юм том орнуудын энэ онцлогоонууд байгаа. Гэтэл ягаад өнөөдөр энэ техник технологи хөгжсөн том орнуудын онцлогоонууд муу онцлогооны тоонд орчод байгаа. Энэ талаар ямар тайлбар вэ? Энийг болдоо чи тайлбарлах уу? Ер нь цаг бидрийг бас зөв байсныг бас баталж штэ тийм ээ. За энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вебсайт байдгийг. Энэ дээр одоо нөгөө энэ цаг хугацаатай уралдаал нөгөө энэ нэг сард энэ улс орнууд чи өөр өөрсдийнхөө тэр нөгөө онцлогооны протоколуудыг одоо ингээд тэнд ингээд тавьж хэлсэн л дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вебсайтн дээр. За тэгтэл тэрэн дээр тавигдсан одоо Европоос одоо Германы онцлог тавигдсан байгаа. Тэгтэл одоо энэ Германы онцлогыг одоо манайхан одоо энэ дархан болон сэлэнгэд их түгээмэл хэрэглээд байна шүү дээ. Одоо Sarbeco E гэсэн одоо онцлог тийм ээ. За Sarbeco E мэдрэг чанар өндөртэй юу? Өндөртэй сайн онцлогоор сайн онцлог. Гэхдээ энэ маань хоёр үе шаттай хийгдэх ёстой онцлог байхгүй юу? Эхний үе шатанда коронавирус мөн үү биш үү гэж оншилж байгаа юм. Энэ коронавирус дотор маань юу орж ийнэ гэхээр MERS орн, SARS орн, COVID-19-ийн үүсгэж орн. Тэрнээс гадна улирлын корона гэж хүнд зүгээр ханиадны шинж тэмдэг, томоогийн шинж тэмдэгтэй адилхан шинж тэмдэг үзүүлдэг 3 вирус байгаа. Эднэрийг бүгдээрийг адилхан олшруулж байгаа байхгүй юу? За энэний дараа 2 дугаар шатанд нь за коронавирус мөн байж 2 дугаар шатанда COVID-19 үүсгэгч мөн үү биш үү гэж ялгаж онцлох онцлогоог давхар хийх ёстой юм. Тэгтэл энэ 2 дугаар шатны онцлогоог хийлгүүгээр 1 дугаар шатны онцлогоогоор шууд ингээд эерэг гарсан хүмүүсийг бүгдээ нэг ковидтэй гэдэг ингээд хөсөөдрөө ачиж авчираад байгаа чинь өөрөө болохгүй зүйл байхгүй юу? За энэ маань одоо энэ одоо өгүүлэлтийг одоо саяхан одоо энэ нөгөө Европын холбооны эрдэмтэд одоо энэ буруу сайн хангалттай зөв уншиж чадахгүй байна гэсэн одоо нөгөө гомдол гарсны үндсэн дээр энэ өгүүллийг дахиж хянуулахаар бүр буцааж татгахаар тийм шийдэлд хүрчээд байгаа. За тэр Японы онцлогын хувьд бол яасан гэхээр 1 сард угаасаа нөгөө нэг хэлчихв болдоо. За илүү нэг тодруулаад энэ Германы шаритэ боловсруулсан энэ арга нь болохоор ер нь дэлхийд даяар энэ том компаниуд энэ онцлогыг тэр чигээр нь хэрэгжилж байгаа байхгүй. Одоо чинь Рошийн онцлог тийм ээ. Рошийн Modbiol гэдэг байгаа энэ онцлог чинь болохоор яг Германы шаритыг гаргасан аргаар явж байгаа. Тэгээд энэ нь болохоор хоёр шатлалтай. Нэг нь болохоор Sarbeco E гэдэг нь нэгдүгээр шатлалынх нь, хоёрдугаар шатлалынх нь болохоор RDRP гэдэг. Энэ хоёр шатлалаар үзжээж коронавирус одоо COVID-19 мөн эсхийг тогтоодог ийм
хоёр шатлалтай онцлог байгаамаа. За тэгээд энэ онцлог нь манай Монгол улсын хэмжээнд маш их хэрэглэгдэж байгаа. За одоогийн байдлаар бол сэлэнгээс бид нэр хамгийн сүүлд мэдээлэл авахд сэлэнгэд Сарбеко Е гэдэг одоо нэгдүгээр шатлалын онцлогоор онцлж байгаа байхгүй юу? За энэ юу хэлж байна гэхээр тийм ээ. Сэлэнг аймагт онцлуулж байгаа онцлогдоод COVID-19 гэсэн энэ өвчтнүүдийн дунд байна шүү дээ. Эрүүл хүмүүс бас байж магадгүй. Ийм зүйлийг илтгэж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр энэ чинь ханиадын коронавитой зүгээр ханиадтай байж магадгүй тэр дунд тийм үү? А тэгэхдээ чинь хоёрдугаар шатны тэр тест нь бол онцлогоор нь Сэлэнг аймагт бол хэрэглэгдээг байгаа. За энэ маш тийм бид нар нөгөө нэг хэлжсэн шүү дээ 7 сарын 31-нд бид нар хөсөөтөр тэр бараг 12 хүнийг шинжлэхэд тал хагас нь өвчнгүү эрүүл хүн байсан гэдэг чинь энэ онцлогоор магадгүй эдгээр үдсэн байж магадгүй тийм үү? Тийм учраас Сэлэнг аймаг одоо энэ миний бодлоор бол Сэлэнг аймагт гарч байгаа энэ COVID-19 гэсэн энэ өвчтнүүдийн дундаас байна шүү дээ. Магадгүй тал хувь нь эрүүл хүмүүс байж бас магадгүй юм шүү. Тийм ээ? Яа тэгэхээр энэ хоёрдугаар шатлалын ялган онцлогыг бол хийгээгүй байгаа тэнд. За энийг бас нэг юм нэмээд хэлэхэд сая болдоо хэллээ л дээ. Болдоотор доктор. Энэ Германы онцлогыг дэлхийд даяар байна шүү дээ. Энд чинь хуурамч эерэг хариу гаргаад байна гэдэг энэ гомдол гарсан байхгүй юу? Хуурамч эерэг гэдэг маань өвчнгөө хүнийг өвчтөө гэж онцлоод байна гэсэн гомдол гараад за энэ Германы шаритегийн аргыг дахиж одоо нягтлж тийм ээ засах ийм хэмжээнд одоо татах энэ ийм хэмжээнд одоо сүүлийн үед бол ирээд байгаа шүү. За уучлаарай болдоотор. За тэр Япон онцлогын хувьд бол ингэсэн байгаамаа. Тэр нөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вебсайтн дээр тавигдахдаа угаасаа алдаагаа засаад тавьчлаа гэдээ уучлалгүйгээд ингээд тавигдсан байсан боловч тэр алдаагаа зассан онцлог дотор дахиад нэг алдаа байсан. Энийг бол бид нэр яг тухайн үед нь илрүүлээд тэр холбогдох газрууд бүгдээ мэдгэжсэн боловч одоо болтол нөгөө тэр алдаан засагдаагүй яг тэр алдаатай праймерийг нь захиалаа яваад байгаа. Саяны энэ нөгөө яригдсан нөгөө 6 тэрбумын тендер дээр чи яг адилхан нөгөө тэр юуны бүр Сарбекогийн одоо нөгөө шаритегийн бүр нөгөө хамгийн мэдэр чанар муутай энэ генийг нь онцлдог онцлогыг тэгээд тэр Японы тэр нөгөө алдаатай онцлогтой загцсан байгаа байхгүй. Тэгээд тэр тендер дээр тэгээд тавьчихаар чинь тэр тендер авсан компани чинь тэр тэндээс ирсэн онцлогыг л нийлүүлэх болохоор шүү дээ. Чинь нөгөө өөртөө сайн дураар засаад нийлүүлнэ гэж байхгүй шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Японы 1 сарын тэр цаг хугацааны тодорхой зүйлээ л да. Мэдээж Япон одоо энэ төр үсэл энэ өндөр хөгжилтэй орын ийм технологи гаргана гэж яахгүй. Япон энэ технологиг хязээ гаргасан. 1 сар гаргасан. Тий. 1 сарын 23-нд яг тэр нөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вебсайт дээр яг тэр протокол тавигдсан. Тэр үедээ уучлалгүйгээд нөгөө энэ алдаатай протокол тавьсан байна гэж засаа тавьсан протокол онцлогтор дахиад алдаа байсан. Энэ алдаагаа бол тэр Японууд руу 2 сард зассан байгаа. Гэхдээ манайхан нөгөө захиалж авахдаа эрүүл мэндийн яамныхан тэр захиалж авахдаа тэр алдаатай онцлогын захиалж аваад байгаа байхгүй. Одоо яг энэ дээр жоохон тодруулах юм бол тэр Tender Gov цэг дээр гарсан байгаа тэр 6 тэрбум төгрөгийн өртөгтэй онцлогын техникийн шаардлага гэж байгаа шаардлага болоо тийм ээ. Одоо техникийн ерөнхийдөө деталууд нь байгаа байхгүй юу? Ямар онцлог яаж авах вэ гэдэгт нь ингээ харах юм бол энэ алдаатай байсан Японы онцлогыг 150 мянган ширхгийг авч байгаа. Энэ хамгийн муу үзэж байгаа энэ алдаатай Германы онцлогыг бас 150 мянга. За ингээ нийлээд 300 мянган ширхэг ийм ерөөсөө хэрэггүй ийм муу онцлогыг 11 сард бидрийг манай ажлыг зогсоосныхоо одоо хөлсөнд манай ган зөрөгт янз бүрийн шагнал амлаж байгаад эндрээ батлуулаад за ингээ худалдаа авалт хийж байгаа энэ онцлогууд нь ийм муу чанарын нэгдүгээрт онцлогууд байгаа юм. Одоо энэ 11 сард тендер нь хаагдсан энэ онцлогууд одоогийн байдлаар бол Монгол улсад орж ирээд хэрэглээнд орсон эсхийг би сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ ер нь их ийм алдаатай мадагтай юмыг бид нар цаг тухайд нь засч залруулж энэ төрийн нарийн бичгийн дарга сайд одоо
энэ дарга нарт бол бүгдөөрэнд нь зөвлөж байсан. Ийм алдаатай байш шүү, ийм муу онцлог байш шүү гэдгийг бид нэр удаа дараа мэдгдсэн. За 8 сарын 20-ны үеэр байхад тийм ээ. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга амар жаргал. За онцлогоор хариуцсан мэрэгчлэлтэн баяр заяа. Хөсөөтийн дармаа эмч, наран зул эмч. За тэгээд ган зориг бит хоёр орсон тийм ээ. За ийм эрүүл мэндийн яамтай ийм онлайн хурал хүртэл хийсэн 8 сарын 20-ны үед. За тэгээд энэ хурлаараа би бол энэ Японы онцлогоор болохгүй байгаа талаар хэлсэн. Германы онцлогоор бас болохгүй байгаа талаар бүр хэвлэгдээд гарсан энэ нөгөө олон улсын сэтгүүлийн материалыг би их сурвалжаа болгож хүртэл бүр тайлбарлаж өгсөн. Та нар ийм буруу юм хийж шүү гэдгийг би бүгдөөрэнд нь тайлбарлаж өгөөд за тэгээ хөсөөтийн жившүүлсэн юм шүү дээ. Тий. Хөсөөтийн дармаа эмч бол энэ за Нямбаяр доктороо ийм мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Бид нэр одоо бурууга ер нь буруу юм хийж исэн юм байна гэдгээ ойлголоо. Одоо энэ алдаагаа засъя гэд 8 сарын 20-доор шийдсэн байхгүй юу? Тэгсэн мөртлөө 11 сард дахиад энэ алдаатай юмнуудаа дахиад авч байгаа байхгүй. Би одоо энийг улс орноо хорлоё гэж бодоод ингэж хийгээд байгаа юм уу? Эсвэл бүр одоо ийм мэрэгжлийнхээ хувьд юу ч ойлгохоо байцсан ийм хүмүүс ажиллаад байд юм. Вирус ойлгохгүй байгаа. Энэ чинь би бүр 8 сарын 20-ны тэр онлайн хурлаар бүр заа зүүгөө яриад тохирцсон байхгүй юу? За тэгээ бас энэ хурал дээр бас нэг яригдсан сэдв болохоор дархны асуудлаар би ярьсан байгаа юм. Дарханд ямар асуудал үүссэн бэ гэхээр 4 сард бид нар ерөөсөө нөгөө энэ ажлын хэсгээ эхлүүлэхдээ Монгол улсын хэмжээнд энэ коронавирусын шинжилгээ хийж байгаа бүх лабораториудаас мэдээллийн цуглуулж авсан байхгүй юу? Ямар тоног төхөөрөмжтэй юм? Ямар онцлогоор хэрэгжилж байгаа юм? За тэгээ ямар боловсон хүчинтэй юм? Ямар одоо техникийн чадвартай юм бэ гэдгийг айгүй тийм наривчлсан судалгаа авсан. За тэрүүн дээр ингээ үзэхэд дарханд хэрэглэгдэж байгаа Японы Такара гэдэг PCR тоног төхөөрөмж байгаа юм л да. За энэ тоног төхөөрөмжөндөө таарахгүй онцлогоор хэрэгжилж байгаа асуудлыг би бол сошиалорч бас нэлээд хэлсэн, тийм ээ. Сошиалор хэлсний дараа эрүүл мэндийн яамны наран гэрэл дарга дармаа 2 намайг Нямбаярын гадаад суугаа хүн болохоор ерөөсөө юм мэдэхгүй байна. Монголын байдлыг мэдэхгүй байна гэсэн миний одоо хэлсэн их сурвалжтай тийм ээ. Ийм шинжилгээ ухааны бас үндсэлтэй юмыг эсэргүүцсэн байхгүй юу? Эсэргүүцээд намайг харин ч Нямбаяр бараг л худалч маягийн юм ярьсан. Тэрнийхэн дараа энэ онлайн хурлаар бид нар энэ асуудлаа дахиж авч хэлсэн байхгүй юу? Би тэгээд тэр онлайн хурлын үеэр бол алдаатай юм. Одоо жишээ нь 3 өнгөөр үздэг ийм онцлогыг 2 өнгөөр л унших чадвартай юм тоног төхөөрөмжөнд хэрэглэх боломжгүй гэдгийг би дахин тайлбарлаж өгсөн. За тэгээд эрүүл мэндийн яамныхан ч ойлгосон, хөсөөтийн эмч нар ч гэсэн за ойлголоо. Энэ байдлаа засъя гэдгсэн. Тэгсэн мөртлөө одоо Японы тэр Такара гэж тоног төхөөрөмжөн дээр ажиллах боломжтой Японы онцлогыг одоо болтол хэрэглээг байгаа байхгүй юу? Дархан дээр одоо ямар онцлогоо хэрэгжилж байгаа нэхэр Германы Мол Биолийн одоо энэ Сарбеко Е гэдэг энэ онцлогыг хэрэгжилж байгаа. Энэ бас л өнгөнд таарахгүй онцлогыг хэрэглээд байгаа байхгүй юу? Тэгэхээр дархан дээр явагдаж байгаа энэ маш том энэ асуудлыг ерөөсөө эрүүл мэндийн яамныхан хүлээн зөвшөөрөөд засыг залруулъя гэсэн мөртлөө одоо бол засааг байгаа. Энд ч одоо юуг харуулдаг байгаа юм бэ? Эрүүл мэндийн яамныхан ийм чадваргүй хүмүүс байд юм уу? Эсвэл одоо ерөөсөө хэлэх үг олдохгүй байна. Ерөөсөө тайлбар надад байхгүй байна. За бол Нямбаяр доктор би гурав өнгөөр гол нь юу л дээ тийм ээ. Одоо 2 өнгөөр уншдаг машин дээр 3 өнгөөр уншдаг онцлог нийлүүлчингүү тэр уншигдахгүй байгаа юм нь болохоор гол нь хяналт нь багхгүй юу? Хяналт нь уншигдаагүй үр дүнг ямар ч одоо нөгөө зөв үү буруу юу гэж одоо шүүх аргагүй болчихж байгаа байхгүй юу? Энийг яг гоо би энэ дээр нэг ганц юм хэлье. Нямбаяр доктор. Энийг бас 2 3 юу гэсэн үг вэ? Тэрийг нэг тайлбарлах.
За тэрийг юм за би тэрнээс өмнө нэг хэлчихье. тайлбарлцгаах. За тэрний өмнө би нэг хэлчихье. Тэгэхээр Нямбаяр дараа нь тайлбарлаа. За би энэ нэг хэлчихье. Нямбаяр эрүүл мэндийн яам гэж би гарсан ч гэсэн одоо эрүүл мэндийн яам жоох өмөрөхөд байна л да. Энэ 4 сард лабораторийн одоо тэр нэг үнэлгээ хийсний дараа хамгийн нөгөө эзэгтэй цэг маань одоо тархан болчихсон байхгүй юу? Яг бол бид нөгөө хойд хил нээлттэй тэрүүгээр хүмүүс орж иж байсан. Тэгээд дараа нь хөсүүтэр юм уу гэсэн дархан юмаа үзээд шинжилгээ хийгээд эрг гарсныгаа хөсүүт тавьж шинжилүүлдэг тийм тогтолцоотой байсан. Тэгээд хамгийн түрүүнд тэр дархны асуудлыг бол шууд одоо эрүүл мэндийн сайдд бол асуудал хариуцсан одоо тэр газрын даргад нь хэлээд за тэгээд тодорхой одоо тийм яг нэг сайд руу орж мэдэгдэх тийм өнгөс байхгүй болохоор шууд сайд руу орж хэлсэн байна. За сайдаа ийм болж шүү. Манай югаар ингээ илэрчлээ гэдэг. Тэнгуут сайд шууд миний нүдэн дээр шууд дархны эрүүл мэндийн газрын дарга руу яриад за хөсүүтийн одоо холбогдох хүн рүү ярьсан. За тэгээд бид нар окей болчлоо одоо энэ ямар ч байсан. Тэгэхэд дархан бол бүр хятадын саншуур ашиглаж байсан байхгүй Дакара дээр. Тийм ээ? Тэгжсэн байгаа байхгүй. За тэгээд энийг тэр орж ирсэн 2 сард худалдаж авсан тэр Японы 36 мянган онцлогоос ашиглаач ээ. Яг Японы машин чи Япон онцлог таарна гэд бид нар хэлээд байгаа байхгүй. За тэгчээд юуны талд 5 сарын сүүлээр байна уу да. Дахиад нөгөө дархныгаа эргээд чек хийсэн чинь нөгөө дархан маань бид юмаа солилцсон сайжруулсан гэдэг. За окей юу хийсэн гэсэн чинь нөгөө тэнд маань нөгөө юу Германы Сарбек очсон юм жаа. Гэхдээ ялгаагүй чи ингээд хоёр өнгөөр уншдаг юм дэс яагаад дахиад өөр өнгөөр ийм олон юм яаж байгаа юм бэ гэдэг. Нөгөө хүнд нь хэлсэн чи үгүй энэ хөсөөтөөс одоо ийм юм өгсөн гэдэг. За тэгээд дахиад нөгөөдгөө асуудал болгоод ингээд ороод дахиж хэлээд тэг яасан. Тэгээд сүүлдээ эн чинь бид нар нөгөө дархны юу чинь юу хөсөөт тэнд нэг юм яриад байгаа. Тэгээд яг энэ асуудлаар сайдд хэлээд яасны дараа сайд цаа ганцэргөө энэ асуудал хариуцж байгаа хүмүүс нь ямар ч хэлсэн юу хэлчлээ. Тэ одоо ингээд тэр дарма доктор нямхуу доктор ч одоо мундаг хүмүүс эд чинь одоо ямар ч хэлсэн асуудлыг шийднэ ганцруу эдгээр ингэсэн байна. Тэгээ хамгийн гол нь энд Япон юм л хэрэглэчээ тэгээ өөр одоо бид нар яриад байгаа байхгүй гэж хэлсэн. За дараа нь нямхуу доктор руу надад хэлсэн дараа ганцруу чи тэр сайдын толгой эргүүлээд байхаа болоорой тэр надад гэж байгаа. Тэгээ тэн дээр бол жоохон зөрчилсөн л дээ. Тэгж ярих юм бол та нар толгой эргүүлээд байгаа юм шүү. Би шилжсэн л дээ. Яагаад буруу юмыг та нар буруу юм хэлж явах чи яагаад тэрийг тий юу одоо буруу юмыг өөртөө зөв болгож яриад бидний зөв гэж хэлсэн зөв болгож авч байгаа юмыг яг ч буруу болгож яриад энэ чинь буруу байхгүй гэж хэлсэн. Тэгээд 7 сард тэр нөгөө 8 сард тэр хурал болж байхад тэнд нөгөө Герман юм хэрэгжилж байсан шүү. Тэ? Нэм баялаа. Бид нар дархны асуудал хөндсөн шүү дээ 8 сарын 20-ны хурал дээр. Тэгэхэд Япон онцлог ерөөсө хэрэглээгөө сууж байгаа байхгүй. Тэгээд энийг хэрэгж дуусгаа, дархандаа хэрэгж дуусгах гэдэг бид нэр юуг бол хэлжсэн. Манай Нэм баяр бол энэ дээр аягүй зөв юу ойлголтойгоор хэлсэн. Нөгөөдөл маань ер нь ойлгож хүлээж авсан тийм өнгө ястай байсан л да. За тэгээ одоо харин яг дархныг одоо би бас жоох хөвлөцөтэй л байгаа. Гэтэ яг хөө тэгээд энэ юу хүн хамтныг айлах гэж тэр хэлж байгаа зүйл биш шүү. Энэ магадгүй сайжирсан байхыг үгүйсэхгүй шүү дээ. За тэгээд нэг 2 өнгө 3 өнгөний асуудлаа Нэм баяр ойлголоод гэх юм уу болтой хэлэх юм уу тий. Нэм баяр тайлбарлцгаах тий. За ер нь дархны тэр PCR тоног төхөөрөмж нь одоо ингээд энгийнээр хэлээ л да. Ногоон өнгийг таньдаг, цэнхэр өнгийг таньдаг байхгүй юу? Тийм ээ. Энэ өнгө нь юуг үзүүлдэг вэ гэхээр одоо ногооноор жишээ нь энэ SARS-CoV-2 вирус байна уу байхгүй юу гэдгийг илрүүлдэг нэг генийг үзэж байгаа. Тийм ээ. За тэгээд бас нэг өөр өнгөөр одоо жишээ нь улаан өнгө. Улаан өнгөөр юуг үздэг вэ гэхээр хүний энэ дотоод хяналтын материалыг үзэж байгаа байхгүй юу? Жишээ нь тийм ээ. Ингээд хамар холоос ингээд нөгөө нэг юу авч байгаа штэ. Сорьц авч байгаа штэ. За энэ ингээд сорьц авахд маш их алдаа гардаг байхгүй юу? Маш их алдаа гарна. Одоо хангалттай хэмжээний ингээд сорьц авч чадахгүй бол хэрвээ коронавирустэй өвчтөн байлаа гэж бодъё тийм үү? За тэр хүний хамар хоолойноос нь зөв техникээр одоо зөв аргаар ингэж авч чадаагүй бол эн чин тэр улаан өнгөөр үзэх тэр нөгөө нэг хүний дотоод хяналт нь гарахгүй, уншигдахгүйгаас болоод тэр хүн дээр юуг ямар аргаар үзээд юуг тогтоосон ерөөсөө нөгөө онш тогтоох боломжгүй болох байхгүй юу? Яа тэгэхээр тухайн хүн дээр тэр нөгөө нэг хүний дотоод хяналтыг унших ёстой улаан өнгийн чинь тэр Дакара гэдэг аппарат нь унших боломжгүй байхгүй юу? Тийм ээ? Уншихгүй шүү дээ. Улаан өнгөөр. Яг тэгэхээр ногоон, цэнхэр хоёр өнгийг л таньдаг тийм машин байхгүй юу? Тэгэхэд одоо тэр Саншуур гэдэг хятадын компани байгаа тийм ээ? Хятадын компани энэ онцлогоор 3 өнгөөр байгаа байхгүй юу? Одоо 2 өнгө нь болохоор ногоон, цэнхэр өнгөөрөө тэр SARS-CoV илрүүлдэг 2 генийг үзэж байгаа.
Тэгээд улаан өнгөөр тэр хүний дотоод хяналтыг үзэж байгаа байхгүй юу? 3 өнгө, тийм ээ. Тэгэхэд манайх тэр дарханд хэрэгжилж байгаа тэр онцлогооны одоо чинь ингээд онцлоо. Тэгсэн чинь тэр хүн коронавирусгүй сөрөг хүн байлаа гэж бодъё, тийм үү? Сөрөг юм шиг харагдаж байгаа, тийм ээ. Яагаад тэгэхээр хоёрхан өнгөөр л үзэж байгаа шүү дээ. Тэр хоёр өнгө нь гараагүй байна гэдэг чинь тэр сорьцсон дутуу авагдсан байх магадaltaй байхгүй юу, тийм ээ? Сорьцсон зөв авагдаагүй бол энэ хүнд тэр коронавирус ч ерөөс илэрхгүй. Тэгэхээр энэний одоо ойлгомжтойгоор тайлбарлах юм бол өвчтөө хүнийг өвчнгүү эрүүл хүн байна гэд алдах магадлал аюул их байсан байхгүй юу? 4 сараас хойш, тийм ээ? За тэгэхээр манай улс яг хойноос Сэлэнг аймгаар ингэж орж ирж байгаа Оросоос орж ирж байгаа хүмүүс маш их байсан. Тэр үеийн хүмүүсийн шинжилгээг дарханд цуглуулж хийдэг байсан байхгүй юу? Тэгэхээр би энийг энэ дотроо халдвар алдах маш их аюултай байх шүү гэдгийг би удаа дараа анхааруулж хэлж ирсэн. За магадгүй тэр үед алдсан байж магадгүй байхгүй юу? Халдвараа. Би бол тэгж л бодож байна. За тэгэхээр эндээс одоо маш их энэ дээр нэг тодруулах чи энэ юу маань тэгээд хамгийн амар их илүү зардал гаргаж байгаа байхгүй. Тэгэл тэрэн дээр дарханд одоо ингээл нэг онцлогоо явагдлаа гэхэд нөгөөх нь одоо нөгөө яг хяналтгүйгээр ингээд нөгөө нэг ирүүлж үйж магадгүй өвчтөж үйж магадгүй одоо нэг тийм нэг юу болчихж байгаа шүү дээ. Одоо хяналт нь ажиллаагүй одоо урагдлын шинжилгээний дүнг одоо итгэх гэж хэцүү учраас тэрий чинь хот руу явуулж хотын хөсөвтөөр давхар баталгаажуулж ирсэн байхгүй юу? Бүр илүү ажил болж байгаа. Тэгэхээр тэр дархан дээр онцлогоо ихе ач холбогдолч ер нь юу ийсэн? Одоо бүр тийм илүү зардал гарч ирсэн асуудал байгаа даа бас. Тэгэхээр одоо бид нар ер нь сайн онцлогоо гэж юу юм? Хаанаас бид нар сайн онцлогоог авч хэрэглэх юм? Гэхдээ одоо энэ бүхий нөгөө юунууд чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайтн дээр тавигдсан байна шүү дээ. Японч онцлогоогоо зассан байгаа, германч онцлогоогоо зассан байгаа тийм ээ. Сүүлийн үеийнх нь онцлогыг л авч хэрэглэх хэрэгтэй байхгүй да. Хэрвээ тендер зарлж авна гэж байгаа бол тий. Герман одоохондоо заавал нөгөө нэг сарынхан тэр алдаатай юм ин одоо болтлын 11 сар болчиход байгаа захиалаад байх юу 10 сараар хоцорсон. Тий. Хамгийн гол асуудал тэндээ л байгаа юм. Энд дээр бас нэг өөр анхаарах юм байгаа байхгүй юу? Ямар онцлогоор сайн юм бэ гэж штэ тийм ээ. Ямар онцлогоор сайн юм бэ гэхээр манай Монгол улсын хэмжээнд хаач хэрэглэх боломжтой Монгол улсын нөхцөл таарсан мэдрэг чанар сайтай, өвөрмөц чанар сайтай, хямд төсөр. За тэгээ хэрэглэхэд тохиромжтой, найдвартай онцлогоор л хамгийн сайн. Энэ онцлогыг бид нар манай одоо ажлын хэсгийнхэн ер нь бүтээх зорилготой ажилласан. За тэгээ бүтээч чадсан. Яа тэгэхээр манай онцлогоор бол манай Монгол улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа бүх PCR тоног төхөөрөмжөнд таарж ажиллах ийм бүтцтэй байгаамаа. За тэгээд мэдрэг чанарын хувьд бол манайх бол маш өндөр. Буюу 10 вирус багт манайх илрүүлэх чадвартай. За гурав дахь нь болохоор манай онцлогын өрмөц чанар маш өндөрөө. Тэгэж германых шиг хоёр шатлалаар үзэхгүй тийм үү? Нэг уруулаар л тодорхойл. За дөрөв дэх нэг сайн чанар нь манай онцлогоор хямд төсөр. Тав дахь нь болохоор харьцангуй энэ гадаадын онцлогуудыг бодвол маш богино хугацаанд манай үр дүн гарна. Нэг цаг 30 минут байхад бол үр дүн бол гарахаар байгаа. За иймэрхүү давуу талууд бол байгаа манай онцлогын хувьд. За тэгээд бас нэг технологийн нууц маягийн тиймэрхүү юмуд байгаа болохоор би бас бүрэн гүйцэд хэлэх боломжгүй байна л да. Яа тэгэхээр бид чинь нэг тийм нууцын гэрээ гэж нэг юм гар үсэг зурцсан. Тэгээ бас тэр чи одоо ерөөсө технологийн юмас бүрэн гүйцэд хэлж болдгүй юм байлээ тийм ээ. За тэгээд иймэрхүү давуу талуудтай маш сайн чанарын онцлогыг бид нэр эрүүл мэндийн яам технологийн өгөөд өөртөө үйлдвэрлэеч гэсэн ийм л зорилготой ажилласан тийм ээ. Ийм л хүсэлт тавьж ирсэн. Тэгэхдээ манай Монгол улсын том дарганаар бол ерөөсөө дотооддоо хямд үнээр юм хийгээд улс орныхоо энэ мөнгийг хэмнэе тийм ээ гэсэн ерөөсөө толгоонд нь ерөөсөө юм бодол байхгүй заяа. Яаж хийж яагаад нэг өндөр үнээр гадаадаас маш өндөр үнээр хэд дахин нугалсан үнээр юм оруулаад
За энэ оруулж ирснийг маш том гавьяа байгуулсан юм шиг ярьдаг байхгүй юу? Бид нар бол тэдэн 100 мянган онцлогоор ингэж авлаа, тэгж авлаа гэд. Тэр онцлогоор нь гол нь Монголын бүх одоо тоног төхөөрөмжөнд таарч ажиллах юм уу? Ажиллахгүй байхгүй юу? Таарч ажиллах юм байна, таарч ажиллахгүй юм байна. Энэ чинь тоног төхөөрөмж болгон чинь цаана маш том ийм гадаад улсуудын бодлого байдаг шүү дээ. Тийм ээ. Одоо чинь Хятадаас манад зөндөө их онцлогоор хандивлаа л. Тэр онцлогоор нь Хятадынхаа тоног төхөөрөмжөнд тааруулж хийсэн байна. Тийм учраас Хятадын тоног төхөөрөмжөнд бид нар хамтд нь худалдаж авахгүй бол тэр онцлогоор чи хог болох байхгүй юу? Тэгээд нэг удаа тоног төхөөрөмжөнд худалдаад авчгаар маш хөрөнгө зарчин тийм ээ. Тэгэхээр Хятадаас одоо ерөөсө байнга тэр нөгөө онцлогоороо худалдаж авахаас өөр аргагүй болчихно. Тийм үү? Ийм нэг зах зээлийн нэг иймэрхүү том бодлогод явдیں۔ Том улсуудын хооронд. Манайх шиг ийм жижигхэн улс бол энэ ашиг сонирхлын зөрчилтэй гэх юм уу да тий. Энэ том дарга нарууд нь ийм улс орноо бодохгүй юм гадаад улсуудын төлөө иймэрхүү гадаад улсуудын бизнесийг өргөжүүлэх тийм ээ. Монгол улсыг хараат болгох ийм ухар мөчөд иймэрхүү бодлого явуулж байгаа тохиолдолд бол манай Монгол улс одоо яванда ямар улсын хараат болох нь ерөөсө тодорхой л байгаа байхгүй юу? Энэ Хятадаас бид нар маш их хамааралтай болж байна тийм ээ. Тэгвэл Хятадын онцлогоор тийм сайн юм уу гэхээр сайн биш байхгүй бас. За тэгэхээр одоо бидний яриа нэлээд урт боллоо, цаг гар байлаа. Ингээд бид нартай цаг заваа гаргаад мэдээлэл уучлаарай. Би Болдоотор докторийн бас нөгөө нэг хөсөд манай Болдоотор доктор ч одоо хамгийн бас хүнд ачааг нь үүрж байгаа үүрсэн яагаад тэгэхээр 11 сарын сүүлээр одоо тэр Хөсөт сайд бид нар зөвшөөрөл олгоод хөсөтөд орж баталгаажлалтын туршилтаа явуулах эрхийг өглөө шүү дээ 11 сарын сүүлээр. 11 сарын сүүлээр. За тэгээд манай Болдоотор 11 сарын сүүлээс 2 удаа хөсөтөд орж баталгаажлалтын шинжилгээ хийсэн юм байна. За тэгсэн чинь азгүй ч гэх юм уу тийм ээ байдлаас болоод азгүй ч юм уу эсвэл одоо өдөр болгонч тохиолддог юм уу би сайн мэдэхгүй байна л да. Хоёуланд нь манай хүн тусгаарлалтанд орсон. Яагаад тэгэхээр 2 удаа ороход хоёуланд нь хөсөтөөс халдвартай гарсан байхгүй юу? Одоо тэр шинжилгээ хийж байгаа давхраас нь гарсан уу эсвэл лабораториос нь гарсан уу? Тэгээд тэр давхраар нь тэр чигээр нь тусгаарлаад манай хүнийг бол бараг 14 хоног 2 удаа тусгаарлалтанд орсноо яасан. За тэгээд тэр хугацаанд манай Болдоотор бас зүгээр суугаагүй. Ямар ч одоо нөгөө хөсөөтийн ямар ч ажилчнаас дутахгүй манай хүн бол тэр шинжилгээний ажилд нь оролцож тусалж 14 хоног тусгаарлалтанд байхдаа маш үр бүтээлтэй өнгөрөөсөн. За энэ үедээ бол Болдоотор доктор маань энэ шинжилгээний явцад гарч байгаа маш том алдаануудыг олж харсан байгаа. Төрөвчөөс нь бол хийсэн байгаа тий. За тэр пүүл буюу одоо энэ нөгөө багцалж хийж байгаа шинжилгээ чи ямар ч одоо шинжилх ухааны үндэслэлгүйгээр тооны хойноос одоо хөөцөлдөх маягаар хийж исэн байгаа байхгүй юу. Одоо чинь нэг лаборатори нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр байна штэ. 4-өөр нь багцлаад хийсэн. Байхад нөгөө хөсөөтийн нөгөө лаборатори нь 8-аар 10-аар ингээ багцлаад хийжсэн байхгүй юу. 8-аар 10-аар багцлаад хийж яана гэдгийн гол аюул нь юу вэ гэхээр нэг сорьцонд байна штэ. 1000 вирус байхад тодорхойлох хэмжээний ийм онцлогоо хийхгүй бол халдвартай хүмүүсээ алдах магадлал маш өндөр байхгүй юу. Тэгэхэд 10 хүнээр багцлаад хийж байгаа энэ арга нь болохоор 1 сая вирус байхад илрүүлэх ийм хэмжээний шинжилгээ хийсэн байгаа байхгүй юу. За энэ юу хэлж байна гэхээр манай хөдөөнөөс бишээ хотоос хөдөө явах нэг 100-аад мянган хүмүүсийн шинжилгээ энэ төр чинь бас пүүлдээд хийсэн шүү дээ. Багцлаад. Тийм ээ. За энэ 10-10-аар ингээ багцлаа хийж явах тэр дунд нь халдварын ихэнх үедээ явж исэн хүн байсан болвол тийм ээ 1000 вирус байгаа байхгүй юу. Тэр хүний сорьцонд. Энэ 1000 вирустэй хүнийг илрүүлж чадахгүй одоо эрүүлгээд судал тавиад явуулчих тийм магадлал гэх юм уу аюул бол маш их байсан байна.
Тийм ээ? Болдоотраа. Тий. Тий. За тэгээд энэ дэр бас тэр манай улс чинь ерөөсөө ямар ч зохион байгуулалт, ямар ч бэлтгэлгүйгээр ийм том хэмжээний шинжилгээ хийх ямар ч боломжгүй гэдгийг бол манай болдоотор өөрөө харсан байгаа. Яа тэгэхээр одоо тэр вакутенер гэдэг байгаа энэ цус авдаг зүгээр нэг юм хуруушил байхгүй юу? Таглаа нь маш ийм сул тийм ээ. Тэр чи одоо сэлэнгээс дарахнаас хаанаас үүд ингээд тэр вакутенер гэж энэ саунд ингээд сорцоо тээвэрлж байгаа байхгүй юу? Тээвэрлж байгаа явцдаа нөгөө таглаа нь зүгээр ингээд бүлт үсрээд гараад ирчихэр тийм сул таглаатай. Тэгэд дээр нь чи болдоо чи энийг ингээд тодруулаа ярих юм уу? Тэр нөгөө сорцсон дээр тэр хуруу шилэн дээр нь тэмдэглэгээ энэ тэр байхгүй тиймэрхүү талаар нь чи бас ярьдаа. Тэгээд дээрээс нь нөгөө цэр мэрч гэсэн явж исэн. Тэгээд тэр чинь дараа нь юу лэхтэй тийм ээ? Дараалалаар нь юу лэх ёстой энэ тэр гэсэн нэг тиймэрхүү айгүй том асуудлыг чи харсан шүү дээ. Тэрийг айгүй сайн тайлбарлаад өгөл яасан юм. Тэнд яг юу яасан юм бол та одоо тэр вакутенер ч одоо өөрөлдөд яг зориултын сав биш шүү дээ тийм ээ. Вакутенер хуруу шил. Тэгэхдээ нөгөөдхний таглааг авчаад нөгөө гипетийн хошуу орохгүй учраас нөгөөдгий чинь давхар ажил болгож нөгөө дугаарлсан юм эпендорфин тюб руу юулж байгаа юм. Тэгэж юулэхэд нөгөөдгий ингэж нөгөө имиж онгойлгосоор бод нөгөө тэнд ажиллаж исэн нөгөө имч ажилтнуудын маань ингээд нөгөө бээлийн цоороод хуруу нь ингээд бүр цэврүүтээд давхар лентээр ороочоод нөгөө ингээд нөгөө тюб онгойлгоод байгаа. Өдөрт нөгөө хэдэн мянган тийм нөгөө юу онгойлгож байгаа юм чинь тюб онгойлгож хааж байгаа юм чинь. Тэгээ хамгийн эмгэлтэй болохоор юу байгаа юм. Одоо энэ чинь ингээд 10-10-аар ингээ игнээ болгоцсон 100-аар орж идэг байхгүй юм 50 дээр. Тэгэхэд зөвхөн ихнийхэн дугаартай сүүлийнхэн дугаартай бусдангийнхэн дараалтыг алдагдуулахгүй яг цувуулж хийгээд явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөөдөг чи одоо жишээлбэл тэр 100-тай хүн барьж явж байгаад одоо жишээл санаандгүй газар унгаачлаа гэвэл яах вэ те? Нөгөө ч асгараад холилж штэ. За яг ихнийх сүүлийн 2 дугаартай учраас ялгах юм байгаа үст. Тэгтэл нөгөөдөг нь яах вэ? Голын 8 нь ордос холилдчих нь шүү дээ тийм ээ. Тэгээд дээр нь нэмээд тэр чинь хамгийн аюултай шүү дээ. Нэг донс тээвэрлэх явцад аюултай. Тэгээд нөгөө таг нь ингээ бүлт өсөжчихээр агаар туслаар халтдаг тэр вирус чи яах вэ тийм ээ? Хамгийн остой зүйл нь болохоор зүгээр жирийн нөгөө PBS нөгөө жирийн буферт хийцэн байгаа. Уул нь вирус тээвэрлэх шингэн гэдэг чинь бол нөгөө энэ хүний ам хамарт байгаа бактери үчгээс сэргийлсэн тэр антибиотик болоо тэр мөөгөн цэрийн эсрэг ийм эднэр нэмсэн тийм ээ. Тийм тусгай орчин байх хэрэгтэй байхгүй юу? Тэгтэл тийм юм байхгүй зүгээр л ийм нөгөө PBS дотор ийдсэн учраас нөгөөх нь ингээд тасалгааны хэмт 2-3 өдөр ингээд хадгалагдсан учраас ингээд булангатаад ингээд бактери ургацсан. Зарим нь бүр ингээд ногоо өнгөтэй бүр нөгөө цэрмэр хүртэл явж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээс ч одоо яаж одоо нөгөө шинжилгээний хариу зөв гарах юм. Тэгээд ер нь тийм процедурын алдаатай юмнууд бол маш их харагдчихсэн л та. Тэгээд тэр хүмүүс л зүтгээд байгаа мөртлөө нөгөө хийж байгаа арга нь буруу учраас нөгөө үр дүн гарахааргүй тийм буруу тактикаар ажиллаад байгаа юм байл л дээ. Менежмент нь үнэхээр буруу байна лээ. Тэрэн дээр. Тэр яагаад менежмент буруу байна гэхээр үндэсний хэмжээнд баримтлах юм стандарт ажиллагааны зааварчилгаанд байхгүй байгаа байхгүй юу? Энэ стандарт ажиллагааны зааварчилгааг чинь лаборатори тус бүрдээ өөрийнхөө тоног төхөөрөмжөнд таарсан, өөрийнхөө одоо тэр онцлогоор таарсан тийм ээ. Өөрсдийнхөө боловсон хүчний мэдлэг чадвар таарсан ийм аргыг өөртөө боловсруулж, баталгаажуулж за тэр аргачлалаа баримталж ажиллах хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэгэхэд чинь зүгээр нэг дээрээс нэг дарга юм хилчдэг. Сайд хилд юм уу? Юу нь хилдэв? Дээрээс нь одоо гадаадаас ч гэсэн бас заавалчгүй пүүлдэж ингэж хий гэж заагаад идэг те. Эн чинь гэж гадаадаас заах тийм юм биш байхгүй юу? Эн чинь лаборатори болгоно өөртөө боловсруулах ёстой, баталгаажуулах ёстой, тийм ээ? Эн чинь туршиж судалж ингэж за манай лабораторид бол ийм аргаар хийх ёстой юм байна шүү гэдгийг эн чинь стандарт ажиллагааны SOP-г лаборатори болгондоо боловсруулж хийдэг ажил. Хүмүүс биш манайхан шиг нэг өдөр нэг дарга нэг шийдвэр гаргангууд маргаашаас нь сорцоо цуглуулад ингээд шууд хийдэг ажил биш байхгүй. Энд чинь маш цаг хугацаа шаарддаг. Гадаад хэрэгжилж байгаа тэр аргыг чинь манад тэр чигээр нь хуулбарлаад явуулахын аргагүй байхгүй. Ягаад тэгэхээр гадаадын нөхцөл маань өөр. Манай улсын нөхцөл өөр. Тийм ээ? Ийм нарийн асуудлуудыг шийдсэний дараагаар одоо жишээ нь энэ олон нийтийг хамарсан иймэрхүү шинжилгээнүүд хийх ёстой байсан байхгүй юу? Тэгэхдээ би бас хэлээ л да нөгөө нэг ямар алдаа
гарсан бэ гэдгийг бид нар хэлхээсээ илүү бас ямар арга зам байна гэдгийг бид нар бас илүү ярих хэрэгтэй байх тийм үү. За би бас түрүү хэлсэн тийм ээ. Манад юу хэрэгтэй одоо ямар ажил хийх хэрэгтэй вэ гэхээр яаралтайгаар энэ лаборатори болгоно өөрсдийнхөө энэ SOP буюу стандарт ажиллагааны зааварчилгааг боловсруулах ёстой. Хоёрдугаарт нь бид нар энэ молекул биологийн мэрэгчлэтнүүдэд маш өндөр түвшинд бэлдэх ёстой байна. Энд чинь зүгээр нэг PCR гэдэг манайхан хинч хийж чадхаар юм гэж ойлгоод идэг байхгүй юу? Энэ бол тийм биш. Хоёр хүн нэг адилхан онцлогоо хийлээ гэж бодоход гар нь эвлсэн хүн, гар нь эвлээгүй хүн тис өөр хариу гардаг шүү. Тийм ээ? Болдоотроо. За тэгэхээр энийг маш богино хугацаанд яаж ажилчдаа одоо трейн хийж ингэж гаргах вэ? Одоо биднэрт хүмүүс сургууль явуулаад ингэх цаг байхгүй шүү дээ. Одоо уулын те. Одоо хүсүүсээг явуулахаас л өөр арга байхгүй шүү дээ. Тэгэхгүй бол тэгэл буруу онцлого хийгээ суугаад байлтай нь биш. Тэгэл яаж ингэж явуулахаас өөр арга байхгүй. Боловсон хүчин чинь манад маш цөөхөн байгаа байхгүй. Одоо та боддоо энэ Болдоотор тусгаарлалтанд орлоо гэхдээ лабораторийн бүх ажилчдыг тусгаарлалтанд оруулах юм бол шинжилгээ хийх хүн олдохгүй байгаа байхгүй. Тийм учраас тусгаарлалтанд орчоод энэ хүмүүс чинь өөрсдөө тэндээ шинжилгээгээ хийхээс өөр аргагүй байгаа байхгүй. Хэрвээ тэнд чинь үнэхээр халдвартай өвчтөе хүн байх юм бол тэр хүн чинь одоо тэндээ үхэх гэж байгаа юм уу тий? Аха. Хөтлийн ажлаа хий гэсэн л тийм утгатай болчихж байгаа байхгүй юу? Тийм ээ? Үнэн гэхдээ эн чинь ямар байх ёстой вэ гэхээр менежмент нь ямар байх ёстой вэ гэхээр ядаж нэг 4-5 ээлжийн ийм ажилчинтай байх ёстой байхгүй юу? Тийм ээ? За энэ ээлжинд халдвар гарлаа. Энэ ээлжийг амраагаад дараачийн ээлжийн одоо ажилчдыг оруулах ийм хэмжээний нөөц биднэрт байх ёстой байхгүй юу? Бүх лабораторид 24 цаг ажиллаа гэж бодоход 3 ээлжээр ажиллана тийм ээ. За 3 ээлжээр ажиллахад эн чинь цаана запас боловсон хүчнээ бэлдэх ёстой. Тэгэхээр нэг 6-аас дор хаяж 6 ээлжийн ийм боловсон хүчнээ бэлдэх ёстой байгаамаа. За зүгээр ингээд нөгөө сургалтаар энэ чинь бас бий болгоно гэж байхгүй шүү дээ мэрэгчлэнүүдийг. Эн чинь байн одоо гараа ажилуулна, толгойгоо ажилуулна, яаж ажиллахын хүний одоо нөгөө нэг хэвшил тийм ээ. Энд чинь нөгөө автоматар ингэж хэвшмэл болгохтол энэ чинь дадал зуршлын суулгана гэдэг чинь бас нэлээд хугацаа шаардлагатай боловч энэ ажлыг бид нэр одоо л эхлэхгүй бол хизээ эхлэх юм. За энэ хүний нөөцөн дээр маш их анхаарах хэрэгтэй байна. За баярлалаа. Энэ санааг айгуух чимээ гараад багш байна. Яриаг үедээ та юугаа чад нөт хийгээд байх бол. За тэгэхээр бид түрүү хэлсэн одоо бид хэдийн яриад нэлээд удааширч байна. Тэгээд одоо ингэсгээд яриагаа өндөрлөө. За эндээс бидний одоо ойлгож авсан, мэдэж авсан хэд хэдэн зүйл болохоор зэрэг мэдээж эрүүл мэндийн яамны гол үүрэг юу байх ёстой вэ? Иргэдийн эрүүл мэнд байх ёстой. Тийм ээ? Тэгэхээр хамгийн нэгдүгээр иргэдийн эрүүл мэнд чухал байх ёстой. За энэ хата ковидоос өөр бидний нэг хохирч байгаа зүйл болохоор зэрэг эдийн засгаар маш их хохирч байгаа. Нэг одоо ковид гарлаа, өвчтөд гарлаа гэж улсын онцгой комисс ингээ карантинлаад байгаа. Карантинлаад ямар хохирол нийт гарч байгаа юм. За дээр нь би нэг хөдөлмөрийн хуулийг энд хүндэж ярмаар байгаа. Ягаад гэхээр зэрэг одоо хөгжсөн орнууд whistleblower хууль гэж байж байгаа. Шүгэл флекстэй хууль гэж байж байгаа. Алтан байгууллагад ямар нэгэн байгууллага өнөөдөр гарсан үед хэн нэгэн хүн шүгэл үлээс хүмүүс хуулиараа хамгаалалттай байдаг. Тэгэхээр өнөөдөр манай Монгол улсад шүгэл үлээс хүмүүсийг сайд нь өрөөндөө дуудаж ирээд чи ажлаас хаад энийг ажлаас нь хаад гэж ингэж бодож тий. Энэ дээр өнөөдөр манай Монгол улс нийгэм хуулиа өөрчлөлт цаг болсон. Манай шүгэл үлээхтэй хууль хамгаалсан хууль өнөөдөр ч манай Монгол улсад байх байгаа шүү дээ. Хамгийн сүүлд гуравдугаар нь R&D буюу research and development гэж за өвчлөд орчуулах юм бол тусгай ба хөгжүүлэх одоо гэж байгаа шүү дээ. Бусад одоо бүх орнууд хөгжсөн орнууд хөгжөөг орнууд нэг их сургууль хүртэл хажуудалтаа оюутнуудаа нийгэм зохион бүтээгээд гаргалаа энд нь мөнгө төгрөг зарцуулаад ингээд дэмжиж туслаад явж байна. Тэгэхээр өнөөдөр манай Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн яам бүхэл бүтэн сайд нь яам энэ бүгдийг өөрсдөө тогтоогоод ингээд энийг цааш нь хөгжүүлэхгүй ингээд байж байгаа. Энэ бүгдийн цаана ямар ирэх биш вэ? Би тэрийг үнэхээр ойлгохгүй байгаа. Ингээд онцлог хийж байгаа багаа зогсоочоод танаас нь гаднаас ингээд онцлог авч байгаа онцлог нь хүртэл онцлог биш. Ингээд одоо аль нэг цаг гаргасан, аль хоёр цаг гаргасан алдаатай онцлог ингээд дахиад авах үүсдэг. Өнөөдөр улс төрчид
ангаахны шийдвэр гаргаж сууж байна. Уус төрчид эдийн засгийн шийдвэр гаргаж сууж байна. Манайхны хийж байгаа хамгийн том алдаа өнөөдөр энэ дээр байж байна тий. За тэгээ хамгийн сүүлд нь Нямбаяр доктор хэлсэн өнөөдрийн гаргаж байгаа алдаа стандартын зааварчилгаа байхгүй байна. Энэс болоод өнөөдөр манай эмчийн ажилчин өвчнүүдтэй ковид гаргаад ингэ байж байна. Яаж тест авах мэдгүй. Түрүүтэр Болбоотор даргын хэлсэн, докторын хэлсэн зүйлсөө байж байна тий. Төв нь хүртэл стандартын биш. Ингээд хүмүүсийн хоорондын нэр утас хүртэл зөвлөлтөө байж ах болно. Ямар ч алдаа гарч болж байна. Тэгэхэд одоо би тест өглөө миний тест эрэг зүрх гарах юм бол өнөөдөр засгийн газар итгэж хэцүү болж байна. Тэр зэргийн засгийн газрын төвчийнхаа би баг өөрийнхөө эрүүл мэндийг анхаарад маскаа зүгээд гараа угаагаад ингээ би баг өөрийнхөө амиг аав явж байхад өөр арга байхгүй яг үнэ. За тэгээ хамгийн сүүлд ингээд онцлогоор энэ алдаа байж байна. Бүхэл бүтэн засгийн газар те эрдэмтдийнхаа үгийг сонсохгүйгээр ингээд энийг бол би мэрэгжлийн алдаа, боловсролын дутагдал, туршлагын дутагдалаас болоод нэг хэдэн улс төрчид ингээд бусад ингээд шийдвэр гаргаснаас болоод өнөөдөр одоо тэр яг зохиох ёстой боломжийн шаардлага хангасан онцлогыг нь авч чадахгүй. Тэр одоо англи хэл мэддэг юм уу, герман хэл мэддэг юм уу, япон хэл мэддэг юм уу? Одоо тэрнээс болоод одоо энэ гурван онцлогыг аваад энэ үдээд онцлогыг одоо болох ингэ байж байгаа. Тэгэхээр зэрэг эндээс одоо би энийг бидний хэдийг өнөөдөр бичлэг үлдэх хүмүүс одоо энэ санд сэтгэлээ бичсэн энэ хүмүүс яах вэ? Өнөөдөр бид засны газраас шаардлага тавих гэсэн. Энэ улсын онцгой комисс эрүүл мэндийн яам одоо энэ бүх хүмүүс нь та нар ингээд бодлоо бүхэл бүтэн Японд энэ Германд энэ том газруудад ингээд докторын зэрэг хамгаалаад гэсэн энэ нэг асар мэдлэг боловсролтой ийм хүмүүс байж гэн. Гэхдээ ийм хүмүүс өнөөдөр ажлаасан халцаад хэдэн уус төрчид ингээд шийд гаргаад ингээд өөрийнхөө дурын ийм тендер завлаад ингээд 6-7 тэр бумаар нь бас төлөгчдийн мөнгөөр тоглоод ингээд суулсан шийдвэр гаргаж сууж байна. Энэ бүгдийг одоо тогтоох болсон. Биднээс одоо хязгаар нэмэгдэл нөөцтэй уус манай Монгол улс гаднаас зээл авч зээлээр амьдарч байгаа улс. Тийм байж ард түмний мөнгөөр ингээд тоглоод хэдэн сайд хэдэн дарга нар ингээд шийд гаргаад ингээд сууж байгаа. Одоо энийг зогсоох үнээр цаг болсон. Тийм болохоор энийг сонсож байгаа хүмүүс, энийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн бид нар дуу хоолойгоо гаргах хэрэгтэй. Эрдэмтдийн үг сонсдог болсон. Ингээд юуны биднэртээ ордог дуу хоолойгоо гаргасан та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За би бас нэг юм хэлээдгээ. Манай ганц зөрөх та нэг ерөнхийдөө бас ямархуу одоо биднэрт гарц гаргалгаа байна. Ямархуу эрүүл мэндийн яамд бас ямархуу асуудлууд үүсээд байгаа юм, тийм ээ? Энэ талаар бас нэг та өөрийнхөө санал бодлыг бас нэг гоё хэлээтгэж. За одоо энэ онцлогын баг одоо ерөнхийдөө ингээд зогсчлаа шүү дээ. Одоо хэрвээ эрүүл мэндийн сайд дахиж энэ одоо онцлогын юу гэмээр нэгд одоо энэ чиг үүрэг хариуцчихсан одоо нэр бүхий орцсон, миний нэр орцсон байсан юм байна. Би ингээ гарцнараа манай одоо газар татан буугдсан байхгүй юу? Ингээд гарцнараа одоо энэ юм маань нарийн бичин байхгүй болчлаа. За тэгэхээр зэрэг одоо эрүүл мэндийн сайд шинэ тушаал гаргаж болох юм. За эсвэл одоо тийчт нэгэд одоо орхиод хайж болох юм бас. За тэгсэн ч гэсэн одоо манай Нямбаяр, Болбоотор нар бол зүгээр суухгүй юмаа гүйцэн гэж ярьж байгаа. Учир нь бид бол баталгаажлаа хийсэн байгаа. Бид бол эрүүл мэндийн яамны нэрээр энэ бүтээгдэхүүнээ гаргачих гэж бодож ирсэн. Тэгээ одоо хэрвээ дихгүй гэвэл одоо яах вэ? Тэгээд одоо хуваараа гаргах юм уу? Яах юм те? За янз бүрийн одоо тийм лабораториуд одоо Монгол улс бол одоо ганцхан хүсвэтээр бүх юм төлрүүлээд байгаа байхгүй юу? Энэ айгүй буруу. Тэгээ Улаанбаатарт одоо энэ хувийн маш олон лабораториуд энэ RT-PCR машинтай одоо эдгээр лабораториуд ажиллах хэрэгтэй. Бидэнтэй хамтарч ажиллаарай. Бид боломжоор одоо оролцъё тий юм хийлцэх чинь туслая тий. Манай энэ докторууд танд яаж одоо энэ юг өөрийн манай онцлогыг яаж ашиглах тэр стандарт гаргасан үдирдэмжийг та бүхэн хэлээд өгч байгаа. За янз бүрийн компаниуд байж болно. Бидэнтэй туслаарай. Тэгвэл бид ингээд энэ дээр оролцъё. Учир нь юу гэвэл энэ дээр бас тодорхой хэмжээний санхүүжилтийн шаардлага гардаг. Тэгээ энэ санхүүжилтийн шаардлага бол бас одоохондоо бол бидэнд бол тийм байхгүй. Бид нар зүгээр л юм бүтээгчд ажилласан болохоос биш ашиг орлогыг гэж ажиллаагүй. Тийм болохоор зэрэг энэ дээр бол ингээ оролцох юм бол одоо юу нээлттэй байгаа шүү бид оролцсноо гэж хэлсэн. Окей. За баярлалаа. За ингээд та бүхэнд цаг цаваа гаргаж бид нартай бидний урилга хүлээж аваад оролцсонд маш их баярлалаа. Ингээд ажилчин амжилт хүсье. За баярлалаа. Энэ бас нөгөө мөгөдөө бас баярлалаа гэж хэлье. Америкаас бас ингээд санаа тавиад өглөө эрт босоод бид нартай ингээд
хамт ярьцлага хийхийг зөвшөөрсөнд нь бас их баярлалаа. Тэгээд цаг гаргасанд нь бас их баярлалаа. За тэгээд ган зориг болон болдоотор доктор нартаа бас баярлалаа. Орой болсон ч гэсэн тийм ээ. Ингээд энэ лайвыг хийя гэд санал нэгцэнд нь бас их баярлалаа. За тэгээд ган зориг докторт бас хэлэхэд энэ эрүүл мэндийн яамны бүтцийн шинжилтнэрээр одоо бас их манай ган зоригийг их цэвэрхэн ажиллаас нь гаргаж одоо манай ажлын хэсгийг тарааж байгаа юм бас цаагаараа тараасан юм явдал болж байгаа байхгүй юу. Яг тэгэхээр ган зориг доктор маань манай ажлыг гол авч явдаг хүн байсан. Тийм ээ. За манай ажлын хэсгийн дарга амар жаргал бол ерөөсөө би их гайхсан л та. Би нөгөө уцаар хэд удаа ярьсан тийм ээ. Бид нар нэг онлайнаар хэд удаа ярьсан шүү дээ ган зоригхаа. Тэгэхэд хамгийн миний гайхшрал төрүүлсэн үгнүүд нь бол та нарын тэр нэг онцлог шиг юм чин юу болж байгаа юм аягийн ингэж ярьдаг байсан тийм. Та нарын онцлог шиг юм. Эсвэл та нарын ажил гэдэг. Ажлын хэсгийн дарга нь өөрийнхөө хийх ёстой ажлыг та нарын ажил гэдэг байгаа байхгүй. Миний ажил бол биш ээ. Та нарын ажил. Тэгээд эрүүл мэндийн яам хариуцах ёсгүй гэсэн. Эрүүл мэндийн яамны хийх ёстой ажил биш гэж хэлсэн. Тийм үү? Онцлогоор бүтээх ажил чин эрүүл мэндийн яамны ерөөсөө хийх ёстой ажил биш ээ. Манай ажил биш. Та нар одоо өөрсдөө ажлыг тэр нэг онцлог шиг юм хийж гин үү, байж гин үү? Бараг хамаагүй. Маягийн юм ярьдаг байсан байхгүй юу? Ярьсан, тийм ээ? Хэд удаа. За тэгээд ийм ажлын хэсгийн даргатай ажлын хэсгийн ажил бол цаашаа явах ямар ч боломжгүй маа. Манай ган зориг энэ ажлын хэсгээс угаасаа ингээд эрүүл мэндийн яамнаас гарч байгаа учраас энэ ажлын хэсгийг бол ажлын голын үүрж явдаг хүн байсан учраас ган зориг байхгүй болчих юм бол манай энэ ажлын хэсэг бол ерөөсөө тархаас өөр харахгүй. За тэгээд энэ ажлын хэсгийг ингэж албан ёсоор тараахгүйгээр одоо ийм арга зайлаар ингэж тарааж байгаа юм бол бид нар бол энийг хүлээж авахгүй. Эрүүл мэндийн яамны сайдд нь бид нар өргөдлөө өгөхгүй эсвэл эрүүл мэндийн яамны сайд нь өөрөө албан ёсоор энэ ажлын хэсгээ тарааж өгнө үү гэж хүсье. Тийм ээ. За тэгээд энэ бас түрүүн ган зориг доктор хэллээ л дээ. Энд чинь бол эрүүл мэндийн яамны хийх ёстой ажил байсан юм аа. Тэгээд өөрөөсөө ингэж хийхгүй гэх юм бол энэ даахгүй нохоо булуу хураана гэдэг шиг энэ бүх ажлаа одоо энэ ажил биш ээ. Одоо энэ судалгаа шинжилгээний ажил одоо энэ онцлогоор бүтээх энэ ажлыг улс нь хийхгүй юм бол хувийн хвшлүүдэд хийх эрхийг олгоо тоо. Та нар өөрсдөө хийх ямар ч санаа байхгүй юм бол бити ингэж хааж боогод тийм үү. Энэ эрхээ бүх лабораториудад гаргаж өг. Хувийн эмнэлгүүдэд нь шинжилгээ хийх эрхийг гаргаж өг. Тэгжиж энэ ковидыг бид нарт давж гарна. Одоо энэ уул уурхай байна тийм үү? Уул уурхайн экспорт чинь зогсчод байгаа нэг шалтгаан чинь манай улсад хийж байгаа энэ шинжилгээний хариуг чинь хятад улс хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Хятадууд Монголд яаж шинжилгээ хийж байгааг та нараас илүү сайн мэдж байна тийм үү? Тийм учраас энэ хувийн хвшлүүдтэй та нар энэ эрхийг өгөх юм бол ядаж уул уурхай экспортсон тэргэнэ тийм ээ. Энэ шинжилгээний газруудаа энэ тэнд нээлттэй. Энэ нисэх бодол дээр нээлттэй, хөлийн бомбтууд дээр нээлттэй. Манай улс чинь 100% гадаадад хамааралтай импортлогч улс шүү дээ. Манайх дотооддоо юу хийж байгаа, юу ч хийхгүй байгаа. Тэгжиж хамаг хилээ хаачих юм тийм ээ. Одоо надад маш олон хүмүүс бичиж байна. Бүр наад захын хэрэгцээний юм тасарсан гэж штэ Монгол. Зүрхний өвчтөй хүн зүрхний эмгүү болцсон. Юунаас болж юм тэгэхээр энэ хилийг хаагаад хамаг ямыг зогсооцсон. COVID-19-оос болж хүн хэдэн үгсэн. Бус өвчнөр хэдэн үгж байгаа юм тийм ээ. Хавдартай хүмүүс, зүрхний дутагдaltaй хүмүүс коронавигаас өөр өвчин байдгүй юм уу? Яахаараа ингэж ялгаж те ганцхан корона гэдэг энэ бүх энэ ус ард түмний толгойг ингэж 10 сарын турш ингэж угааж коронавигаас өөр бодох юмгүй болтол нэг тарих толгойг нь угаачтэй. Одоо бүтэнжил боллоо. Цаан чин зөндөө шийдэх асуудал байна штэ. Зүгээр одоо энэ
эмийн хэрэгцээ нь Монгол улс эмийн хэрэгцээгээ гаднаас л хангадаг штэ тийм ээ. Одоо энэ зүрхний өвчтөе хүмүүс чинь зүрхний эмийн надад захиад байна штэ. Та нар одоо ойлголоо. Ингээд энэ улсыг чинь та нар төгжээд хэдэн бараг жил төгжлөө штэ. Энэ бүх асуудлыг чинь бид нар шийдэж өгөх гээд бэлтгэлийг хангах гээд бид нар 4 сараас хойш ингээд зүтгэлээ штэ тий. Биднэрт хангалттай хугацаа байсан мөнгө байсан. Энэ хугацаа чинь энэ хугацаанд бид нар юу ч хийж амжаагүй штэ. Тий. Одоо хамгийн харамсалтай юм хэд одоо хамгийн сүүлийн үеийн мэдээгээр нэг өвчтөн нас орлоо коронавигаар. Зүрхний дутагдал байсан юм уу? Би сайн тэр санахгүй байна. Гэхдээ лав тэр нөгөө амьсгалын дутагдлалд орд нас орсон юм шиг байна. За тэр өвчтнийг Баян зүрх дүүргийн эмнэлгээс нэгдүгээр эмнэлэгт байгаа тэр ECMO гэдэг тоног төхөөрөмжөнд нэгдүгээр эмнэлэг дээр л байгаа байхгүй юу? Одоо энэ уушгийг орлуулдаг. За тэр өвчтнийг амьсгалын дутагдлалд ороход нь яагаад нэгдүгээр эмнэлэгт хүлээж авдаг юм бэ? Энд чинь коронагийн үед ийм өвчтнүүдээ одоо коронавитой гингүүтээ авахгүй байх юм уу? Энд чинь цаанаа ингээд дүрм журм үйл ажиллагааны энэ менежментээ аль хэдийн боловсруулсан байх ёстой байдсан биш үү? Энэ эмнэлгийн дарга нартайгаа аль хэдийн бүх бэлтгэлээ хангаад ингээд нарийн төлөвлөгөө зохиоцсон байх ёстой байдсан биш үү? Яагаад 22-ын төвчөн дээр хүн нас орчтой? Тийм ээ. Ийм олон ковидынхаа өвчнүүдийг аппарата өөр эмнэлэг дээр тавьсан байгаа юм шүү дээ. Нэгдүгээр эмнэлэг дээр. Гэхдээ энэ гэхдээ зөвхөн корона дээр хэрэглэх аппарат биш л те. Амьсгалын дутагдлалд, хурц дутагдлалд орсон үед уушгины ажиллагаа зогсдог байхгүй юу? Тэгээ энэ уушгийг чинь хиймлэр одоо хиймэл уушгины аппаратанд л залгаж яах гэсэн үг л те. Тийм ээ. Тэгээ яг нөгөө зүрхний тий, зүрхний нөгөө нэг хиймэл аппарат гэж байдагтай адилхан уушгины хиймэл аппарат байхгүй юу? За тэгээ тэр аппарат нь Монгол улсын хэмжээнд ганцхан байгаа. Тэр аппарат нь нэгдүгээр эмнэлэг дээр байдаг гэж байгаа. Тэгээ Баян зүрх дүүрэг хөсүүд дээр энэ хүмүүс чинь цэргийн госпиталд байгаа энэ хүмүүсээс чинь хүндрээд тийм ээ амьсгалын дутагдлалд орох юм бол та нар яах юм тэгээ тэнд нь өхүүлэх юм уу? Нэгдүгээр эмнэлгийг хүлээж авахгүй байх юм бол яах төлөвлөгөөтэй байгаа юм? Энийг одоо энэ сайд нь шийдээч. Юу хийгээд ингэ яваад байдیں۔ Зүгээр энэ гоёл чимэглэл косметик засал хийгээ яваадах энэ эмнэлгүүдийн. Энд чи одоо хийх ёстой ажил юм уу? Хийх юм бол улс суурьтай яг жинхэнэ энэ агаар туслын халдварын үед энэ баримтлах ёстой тэр техникийн шаардлагуудаар нь тэр эмнэлгээ засаач. Шинээр барьчих мөнгө биднэрт зөндөө байсан. Тийм үү? Энэ хөсөөтийг хэдийг барьчихаар мөнгө биднэрт гадаадаас зээлсэн байна шүү дээ. Энэ бэлтгэл нь хаана байгаа юм бэ? Гэт ярих юм бол үнэхээр би бол гадаад суугаач гэсэн би бол өдөр болгон одоо энэ Монголын мэдээ сонсох юм бол бухимдгаар юм зөндөө гардаг байхгүй юу. Тэгээ би сүүлийн үед яагаад дуугаа олцсон бэ гэхээр би бас энд Германд өөрийн ажил бас жоохон нэлээд ихтэй байсан учраас нэлээд нөгөө дуу хоолойгоо бас гаргаж чадаагүй. Тэгээ яг энэ боломж олдсон дээр бас өөрийнхөө энэ дотроо бодож явдаг зүйлсээ бас ингээд бүгдийг хамт шимэд бас ярьчлаа уучлаарай. За баярлалаа. Ингээд өнөөдрийнхөө бичлэгийг үгээр өндөрлөө. Тэгээд цаг зав гаргаад ирсэн тавхан бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Right.